За тийм. Эхлэгээл За хэдэгтэй түрүүнээс хойш. тий. За тэгээд юун төрөнд өнөөдөр бас тий цаг зав зориулаад миний урилгыг хүлээж аваад анхны одоо подкастын маань зочноор оролцож байгаад Сарада маш их баярлалаа. Тэгээд амьдрах арга бэлэг. За тэгээд ер нь бол яг подкастынхаа нэрийг илүү арга бэлэг гээд явъя гэж бодож байгаа. Тий. Тэг өнөөдрийн маань подкаст маань илүү залуучуудад тий бас үеийнхээ хүмүүс өөрсдийнхөө бас нэг хараад бодоод аваад яваад байгаа өнцгөөсөө зарим нэг зүйлсийг бас хуваалцаад тэгээ тэр дундаа болохоор Сарааг өнөөдөр урих бас нэг хоёр шалтгаан байгаа. Тэгээд эхний шалтгаан маань болохоор Сараа маань Жинкис Монголиагийн одоо Монгол дахыг аль байсны төлөөлөгч. За тэгээ өнгөрсөн онд болохоор Жинкис буюу гений төхөөрөмжийн номыг Монгол хэлний хөрвүүлж одоо гаргасан байгаа. Тэгээ энэ талаар нь бас энэ гений дэлгүүр дотроос бидэнд мэдээд авах хэрэгтэй маш олон зүйлс байдаг. Тэрийг бас бусдад хуваалцъя гэж бодсон учраас Сараагаа урьсан эхний шалтгаан маань хоёр дахь шалтгаан маань болохоор Сараа маань өөрөө одоо ажил амьдралын баялаг төвхтэй. Тэгээ эндээс нь бас Сараагийнхаа жорнигоос туршлагаас нь бас бусад хүмүүстэй хуваалцаад ингээ явъя гэд Сараагаа урьсан байгаа. Тэгээд урилгыг маань хүлээж авсан маш их баярлалаа. За баярлалаа. Та нэр төрийн хэрэг байна. Жагаагаа одоо олон жил таньдаг байсны эцэст өнөөдөр ингээд подкастны урилга авах гэсэн байна. За тэгээд ямар ч гэсэн урьсанд баярлалаа. Тэгээд аюу их талархаж байна. Тэгээд бас ямар нэгэн шалтгаантай болоод хоёлоо өнөөдөр уулзж байгаах. Тэгээд харъя тий. Тийм тэгээд Сараа битэрийн хувьд болохоор тий 20 гаруй жилийн өмнө анх ер нь бол тааралдж байсан. Гэхдээ тухайн үед маань Сараа яг нэг анзаарчсан уу юу би бол мэдэхгүй байна. Би бол Сарааг аягуулсан анзаарсан. Товчхон түүхөө болсон. Тэгээд одоо яг 20 гэдгээс авахгүй ямар ч сан бүр 20 гаруй жилийн өмнө англи дээр тийм мөрөөдлийн тэмцээнд оролцож байхдаа Сарааг хараад тэгээд англи дээр ихтгэл тавьж байгааг нь хараад ямар гоё тийм бүр хөлийг нөгөө хэл өөрийн хэл болцсон ямар гоё эзэмшээвэ ямар гоё тийм уран яруу англиар ярьд юм бэ гэдээ анх харж байсан. Тэгээд тэр үед бол яг үнд бол ихч гэж бодож байсан. Вау ямар ундаг ихч вэ. Тэгээд дараа нь амьдрал баялаг бас аюу олон зүйлээр бас холбогдсон дахиж тэгээ илүү татна мэдээд нөхөрлөөд ингээд ирсэн. За тэгээ өнгөрсөн жил бас Сараагаа дахиад нэг өөр өнцгөөс харах боломж олцсон. Тэр нь бас өөр подкастад оролцож байхад нь Сараагийнхаа бас туршлага хийж байгаа ажил үйлсийн талаар сонссон. Тэгээ тэр хэсэг дээр болохоор бас ямар сайхан монгол хэлтэй юм бэ гэж бодсон. Өмнө нь болохоор яг үнийг хэлээд аягүй сайн англи хэлтэй байна гэж бодож байсан. Тэгээ яг бид нар бас нийтлэг хөвшмөл ойлголт байдаг шүү дээ. Сайн англи хэлтэй хүнийг ер нь бол бас монгол хэл нь бас ямар болдоо гэдэг нэг тий. Гэтэл яг тэр подкастад орж явах үе яриаг нь сонсоход бол монголоор тэ бидний тэр бүр ашиглаад байдгүй аягүй гоо тийм нөгөө яруу тэгээ бас нөгөө гүн утах агуулгатай үг гэлгийг ингээд хэрэглээ. Тэрийг бас ингээ энгийн болгоо хүмүүс тайлбарлаж байгааг нь хараад вау энэ хүн ч одоо хэл шинжлэх хүн үү? Тэгээд бодсон. Тэгээд аягүй Саратагаа уулзахад бас нэг сайхан юм нь цаанаасаа ер нь бол ундраад байдаг. Тэгээд тийм хүмүүс бас тийм олон байдаггүй тийм мэдээж байдаг. Гэхдээ тийм олон байдаггүй. Тэгээд миний хувьд болохоор ингээ уулзахаараа нэг цаанаасаа ундраад ориглоод ингээ мишигээд байдаг хүмүүс яваа нэг. Тэгээд өнөөдрийн яриа маань бас тийм сайхан ундарсан гоё сэтгэлээсээ тийм ингээ сайхан ундарч ярьсан. Өөртөөхөө бас туршлагыг тодорхой хэмжээнд хуваалцсан. Тийм сайхан одоо яриа олноо гэдэгт итгэлтэй байна. За тэгээд Сараа маань одоо бол Австрали улсад одоо ажил амьдарч байгаа. Тэгээд Сараагийнхаа бас нэг товчхон бас юг хүмүүстэйгээ бас хуваалцаад яриагаа эхлүүл зүгээр юм болов уу гэж бодож байна тий. Юу хийдэг, юу хийж байсан, тий ямар туршлага сонирхолтой гэх тий. За намайг Сараа гэдэг тэгээд сая аюу гоё танилцуулга хийлээ. Тэгээд бас яг анх жагаатай нөгөө тэгж таарлажсэн эхлээд өөрөө мдэггүй явж байгаа. Тэгээд дараа нь мэдсэн байдгээ. Тэгээд яалтчгүй ингээд амьдрал нөгөө айгу баян яг нөгөө уулзъя гэсэн хүмүүс уулздаг гэдэг шиг яг бит хоёрын одоо уулзсан нь бол яг тийм юм шиг надад бас санагдаж байгаа. Тэгээд бас ямарс нийлээд ингээд эхний ээлжинд ийм яриагаараа ч гэсэн бас бүтээлт гаргах юм боломж олцсон байна. Тэгээд тэрэнд айгуух талархаж байна. За миний хувьд намайг Чогсмын Сараа гэдэг. Тэгээд ер нь бол Монголд ажиллаж амьдардаг байж байгаа. Сая сүүлийн яг 2 жилийн өмнө Австрали улсад ирээд
одоо Сидней хотод амьдарч байгаа. Ер нь бол хамгийн анх ямар хуу хүн байсан бэ гэвэл ер нь нэлээ эрт өсвөр наснаасаа ажил төрөл хийгээд амьдралд гараад явсан түүхтэй. Тэгээд хамгийн анхны ажил маань харин одоо золоор би англи хэлтэй учраас жуулчны гайд тэгээд тухайн үед англи хэлний багш гээд ажлуудыг нэлээд эрт хийж эхэлсэн. Тэгээ яг энэ англи хэл сурсан түүх маань бол яг аавтай маань холбоотой байдаг. Тэгээд яг айгүй цаг хугацаа тэгээд зохиол орчин маань бүрдээд айгүй сайн англи хэл сурсандаа бол их баярлж авдаг. Одоо ч гэсэн ер нь тэрний хүчинд бас их олон зүйл ингээд холбогдож байна. Тэгээд энэ номыг бас орчуулсан ч гэсэн өнөөдөр бол тэр олон жилийн өмнөөс англи хэлийг сурж эзэмшиж явсантай маань бас холбоотой. Тэгээд англи хэл нэлээд сайн сурж яваад дандаа ер нь англи хэлтэй холбоотой ажил хийсэн байдаг. Тэгээд дандаа орчуулагч ч юм уу, багш ч юм уу, хүртэч ч юм уу тий өөр бизнесийн байгууллагад ажилд орсон ч гэсэн дандаа хэлээ ашигласан байдаг. Тэгээд хүмүүс ер нь бол энэ нөгөө англи хэлтэй сараа гэж айгүйх мэддэг байсан нэг хэсэг. Тэгээд явсаар хагаад 90-ийн нисэгт орчуулагчаар ороод тэгээд Австральд магистраа хамгаалчаад тэгээд буцаад Монголд сүлжээ дэлгүүрт ажилд орж исэн. За тэгэхэд бол яг ингээд анх бизнесийн байгууллагт ороод ингээд арай өөр замаар карьер хөөх юм боломж гарсан байт юм аа. Тэгээд ерөөдөө тийм түүхтэй тэгээд яг одоо өөрийнхөө түүхийг яриач гэхээр ингээл одоо хүн яг ажил мэргэжлийн түүхийг л ярьдаг. Тэгээд ер нь бол яг ийм л байсан. Өмнө нь яг ингээ би хинбэ гэхээр дандаа хийсэн ажлаа ярьдаг тийм одоо хүн байсан. Одоо бол яг ингээд хийсэн ажлаасаа илүүтэйгээр ер нь яаж амьдардаг вэ? Юу хүсдэг вэ? Ямар зорилготой вэ? Тэ? Амьдралд яг юу одоо эрхэмлдэг вэ ч юм уу? Илүү тэр тухай одоо ярихыг бас хүсдэг байсан байна. Тэгээд сүүлийн 2 3 жил бол ерөнхийдөө илүү тэрлөө анхаарад миний амьдралын яг эрхэм зорилго яг юу вэ? Би яг тэрний төлөө яг юу хийж байгаа вэ? Би хэн бэ гэдэг ийм асуултуудтай нэлээд ингэж ойроос зууралдаж аваа. Тэгээд ийм бас номоо гаргасан баа. За ийм түүхтэй. За яа түүхээ хаваалсан баярлалаа. Гэхдээ түүхээс нь дахиад дэлгэрүүлээд нэг асуумаарай. Тий. Англи хэлтэй сараас гадна монгол хэл бас маш сайн эзэмшсэн байсан. Тэгээ монгол хэл англи хэл хоёроо бас яг ингэ хослуулад эзэмшсэн хүмүүс ховор байдаг тий. Яг гоо миний мэдхийн бол их мундаг нөгөө синхрон орчуулга хийдэг хүмүүс ч юм уу тий. Эсвэл мэрэгжлийн одоо хэл одоо зүйн одоо чиглэлээр суралцаж төгссөн хүмүүс байгаад байдаг. Тэгээ цараагийн болохоор монгол хэлээ бас ийм сайхан эзэмшсэн одоо нөгөө шалтгаан гэх юм уу те суурь нь юу байваа те мэдээж монгол хэл дээр хичээлээс үзчихсэн байх. Гэхдээ бидний нөгөө хичээлээр олж авдагаас илүү одоо агсан төвшний монгол хэл байгаа байхгүй тий. Тийм, ер нь монгол хэлийг болохоор нөгөө яг англи хэлтэй уучраас айгүй хольж ирдэг байсан. Тэгээд яг нэг өдөр нөгөө нэг юмыг хагас дотоо эзэмшсэн хүмүүс л ингэж хольж ирд юм аа. Яг ингээд нэг зүйлийг бүрэн сурцсан хүн бол ингэж хольж ярьдаггүй гэдэг нэг тийм үгийг сонсон. Тэгээ яг хин хэлсэн би санахгүй байгаа ч гэсэн нэлээд тийм хатуу хэлсэн байсан байхгүй. Одоо би аюугаа зөөлрүүлж ярьж байгаа. Тэгээд би яг тэр үгийг сонсон чинь нэг дотроос жоохон шар хөдлөгдөж гэх юм уу нөгөө талаасаа нэрээ би одоо монголыг ч зэрэмдэглээд те англиг ч ингээд зэрэмдэглээд байгаа мó те одоо бүр өөрийгөө нөгөө ингээ англи хэлтэй гэдэгтээ ингээ бат итгэцэн баг ингээд нөгөө нэг тэрийгэ нууж чадахгүй гэдэг шиг ингээ болцсон байсан. Тэгээд нэрээ би яг монгол хүн юм чинь яг одоо яг англи хэлийг сайн эзэмшин шиг монголоор ярьдаг байх хэрэгтэй юм гэдэг нэгдүгээр тийм яг бодол орж ирсэн. Яг нэг талаасаа ерөн шаарл юм да тий. Хоёр талаасаа болохоор зэрэг яг энэ номыг орчуулахад энэ монгол хэлд маш чухал байсан. Гурав дахь хамгийн том магадгүй хамгийн том зүйл бол би төрийн байгууллагад нөгөө нэг хэлцээр орчуулагч хийдэг байсан. Синхрон орчуулга хийдэг байсан. Тэгээ ер нь маш их синхрон орчуулга хийдэг. Тэгээд жуулчны гайд энтер хийдэг учраас одоо ингээл хөдөө очичоод айлын гэрт орчоод англи монгол холиод байвал хүндлэхгүй шүү дээ хүмүүс тий. Тэгэхээр нөгөө өөрөө угаасаа нас залуу жоохон эмэгтэй хөвгт байсан. Тэгээ төрдч тэр хувьдч тэр ингээд ажиллаж хахад ингээд тийм хэл сольж яриад байгаа хүүхдүүдэд ерөнхийдөө ингээд жоохон таагүй ханддаг. Тийм учраас ерөнхийдөө яг ийм яг миний ярьж явж байгаа байдал, бие авч явж байгаа байдал аюух нөлөөлдөг юм байна. Дээрээс нь төрийг төлөөлж ярьж байгаа хүн чинь одоо янз бүрийн одоо тийм ёс бус гэхээсээ илүү юм зүв бус ч юм уу байдлаар бие авч яваад ингээд гэрте байгаа юм шиг байж болохгүй юм байна ч гэх юм. Тиймэрхүү юмнууд нэлээх бодож ер нь өөрийгөө санаатаагаар өөрчилсөн. Тэгээд
Яг хөө тэрэн дээр нэлээд давуу талууд ч байгаа. Нөгөө талаасаа тэгэл нөгөө бид нар ажилд зориулж нөгөө нэг өөрчлөгдөхөөс өөр аргагүй болдог ш. Ажил дээр хүлээн зөвшөөрөгдөж, таалагдаж тэгээд тэр дундаа л ер нь сурсан сансан юмнууд байгаа. Тэгэхээр ер нь бол тэгэл багш хамт ажиллаж исэн хүмүүс, ах эгч нар эргэн тойрныхоо хүмүүсийг ажиглаж агаад за энийг үгийг ингэж хэлүүлэх зүгээр юм байна гэд дандаа тэгдэг байсан. Би ер нь их тэгж явдаг. Харж байгаа за энэ хүний энэ их гоё юм байна. Хүнийг хараад хамгийн түрүүнд ч юм уу хамт байгаад энэ хүний яг юу нь гоё юм гэдгийг хараад тэгээд гоё үг ингээд хэлэхээр надад амар гоё мэдрэмж төрдөг. Ялангуяа юм гоё үг сонсохоор ингээд биен дээр юм гоё мэдрэмж төрдөг. Тэгээ хүн болгон тэгдгийг мэдгүй ч гэсэн надад тэгээд зарим нэг үгийг сонсохоор ингээд би арцаадаг байхгүй одоо ингээд тавгүй болоод тэгээ яг тэр гоё сонсогдсон үгнүүдийг авч дандаа би одоо өөртөө шигтэх гэж үздэг. Тэгээ хамгийн сүүлийн их гоё үгтэй санагдаж өөртөө шигтгсэн бүтээл болохоор Агнестийн гэгээ байсан. Тэгээ би Агнестийн гэгээг уншаад вау энэ монгол хэлний ийм өөр хэмжээс байсан байна. Би энийг ерөөсөө мэдээгүй явсан биш тэг гэж мэдээд тэгээ Агнестийн гэгээгийн нэг ботыг яг шимтэж уншаад за энэ бол эндээс би яг энэ нүгнүүдийг яг авах юм байна гэд явжсэн. Тэгэл одоо нэлээ наан цаана оруулаад ярьчлаа. Гэтэ ерөнхийдөө бол ингээл бусдаас л сурсан зүйл байна. Ааха. Ааха. Тэгтээ бас өөрөөс нэлээ эрэлхийлсэн байна тий. Тэгээд Сараа маань яг дараагийн одоо нэг асуулт руу манай айгуу гоё хөтлөөд явчлаа өөрөө. Тэгээ бид нар яг ингэдэг нөгөө нэг одоо англи хэл сайн англи хэл сурах хэрэгтэй шиг ингээд англи дээр акцент өгөөд өөртөө одоо үндсэн хилээ одоо юу гэдгийг орхигдуулах гэдэгтэй адилхан нэг зүйлийг сайн ч юм уу нэг зүйлээр одоо подкастаа би бас яагаад арга бэлэг гэж нэрлэж байгаа гэхэлэр бид нар арга талдаа бас нэлээд их амьдрал ер нь анханаас арга талтай гэдэг юм уу суралцаа тий юмыг ингэж хийх ёстой. За магадгүй их сургууль ороод менежментийн арга одоо юу гэдэг нь ухаан ч гэдэг юм уу тий ингээд явцдаг. А гэтэл амьдрал хүн гэдэг чинь бас өөрөө ингээд нэг нөгөө зүрх сэтгэлтэй амьдрал гэдэг чинь өөрөө баялаг. Тэгээ арга бэлэг гэдэг зүйлийг хослуулах хэрэгтэй гэдгийг тий айгүй олон зүйлээр бидний амьдрал зааж өгч яадаг тий зовлон жаргалаар. Тэнгүү тэр явцад одоо би ч гэсэн өөрөө бол яг анхнаас бол ухаарч мэдрээгүй байсан. Тэгээ яг сүүлийн жилүүдэд ялангуяа миний мэдрээд ойлгож байгаа зүйл хүн гэдэг чинь арга бэлгийг их хослуулах хэрэгтэй юм байна. А тэгээ саяас нэг ангийн гэгийг уншаад монгол хэлнийхаа уран яруу байдлыг илүү ихээр ойлгосон гэдэг шиг өөрийгөө нөгөө мэдгүй юмаа мэдээ тэрийгээ ингээд нийгээд шинэ хаалга өөртөө нийгээ ингээд судлаа явахаар нөгөө өмнө нь ойлгохгүй төрөлдөд ч юм уу эсвэл хит тоочроод яваад таснаас анзаардаг юм шиг санагддаг. Тэгээ энэ дээр бас Сарагийн маань бодол ямар байна. Тэгээд би бас яг Жинкисийг бас илүү бэлэг талах гэж ойлгоод байгаа. Тэгээ Жинкисийг бас тайлбарлаж өгөөч ээ сайхан. Сонслоо. Аха. Тийм ер нь бол яг тийм байгаа. Бид нар нөгөө бид нар ч явахдаа одоо би тий одоо ингээд одоо санаандгүй болоо одоо санаатай ингээд бие авч явж байгаа шүү дээ. Ингээд тэгээд ямар нэгэн зүйлийг ингээд чаддаг болчгоор ингээд өөртөө итгэл ингээд нэмэгддэг тийм ээ. Тэгээд тухайн нэг зүйлийг ингээд чаддаг ч юм уу мэддэг орчиндоо буюу тэрийг бид нар 5 тухайн бүс гэж нэрлэж байгаа шүү дээ. Тэр орчиндоо нөгөө би хатан болно гэдэг шиг ингээд тэрнийхээ одоо нэг ноён хатан болоод ингээд суучдаг. Тэгээд тухтай бүстэй байгаад тахаар ингээд айгүй ухаантай, айгүй мундаг, айгүй мэрэгчлийн тий ийм ингээд болоод идэг. Тэгээ уг нь бол тэр нь ингээд маш сайн. Гэхдээ харамсалтай нь ингээд тэрэндээ удаан байхаар зэрэг хит мэрэгчлийн болоод хит ухаантай болоод ихээр бид нар юу мэдгүй байгаагаа ингээд мэдхээ болчтой юм байна л да. Тэгэхээр надад бол яг л тийм зүйл ингээд байсыг л тохиолддог. Овоо гайгүй болж энэ доо би ингээд овоо болж энэ доо гэж ботхоор ингээд нэг жилээс 1-2 жилийн циклтэй ингээд цааш нь юм руу ингээд орчоод идэг. Тэгээ яг би ажиллаа хийж явж агаад ерөнхийдөө ажилдаа бас өөрийгөө гайгүй байна гэдэг ингээд дотроо тгээ ботцсон маш. Гэтэл яг бас сэтгэл ханамж яг мэдрэмжийн хувьд тийм тэр сайхан мэдрэмжийг авч чаддгүй. Уг нь би хүссэн зүйл дээрээ очиод ингээд аз жаргалтай одоо болох ёстой гэд ингээд ботцсон байсан чинь ерөөс аз жаргал гэхээс илүүтэйгээр улам гунигтай, улам таагүй мэдрэмжүүд төрөд идэг. Тэр бол ер нь яг тийм мэдрэмжүүд бол эргээд сурах цагчин болцсон байна. Одоо нэг өөр юм хийх болцсон байна ч юм уу. Тийм л утгатай л идэг юм билээ л дээ. Яг тухайн үедээ бол би ингээд илүү өөрөөсөө ч юм уу өрөөлөөс ч юм уу буруу хайгаал. Тэгээ яг тэр бол ингээд ажил дээр босон явдал ч гэсэн ер нь ингээд байсыг л бид надад бол тийм юм тохиолддог. Тэгээд тэр тохиолдсон зүйлсүүдийн дараа яг ингээд харахаар энд ийм юм байсан биз дээ. Би энийг мэдээгүй байсан биз дээ гэл өмнө нь яг нэг ингээд ийм дэлгэцэн юм дотроо байгаадсан бол тэр хүрээгээ ингээд тэлээд явхаар
жоохон ихэндээ эвгүй те жоохон амар яг тэр зүйлийг ингээд өшөө мэдсэн мундаг хүмүүс ингээд байхад тэдний дунд амар жижигхэн мэдрэмж төрдөг. Тэгэл сурдаг те. Тэр ер нь одоо бол яг амьдралаа яг тийм л юм байна гэж одоо ойлгочод байгаа. Ер нь л энэ бол яг зүгээр л миний амьдралын зөв тогтол юм байна. Би ерөөсөө л ингээд ийм суралцах хүн юм байна гэдгийг бол одоо ойлгосон. Тэгээд тухайн үед гэхдээ ер нь юу болсон бэ гэхээр ингээд яг энэ ажил амьдралын тэнцвэр арга билэг гэдэг дээр бол ингээд бид нар айгүй их ярьдаг штэ. Яг ажил амьдралын тэнцвэр гэж юу юм бэ гэхээр зэрэг ажлаа сайн хийдэг, гэртээ ингээд мундаг байдаг те. Мундаг ээж, мундаг эхнэр одоо сайхан эмэгтэйч гэдэг юм уу те. Энийг бид нар тэнцвэр гэж ойлгодог буюу яг үнэндээ тэнцвэр гэдэг юм ерөөсөй ойлгоогүй шинж байгаа байхгүй буюу супер карьертай мөртлөө супер мом, супер гэрээ эзэгтэй тэгээд хөөрхөн бүсгүй тэгсэн сайн иргэн, сайн охин, сайн дүү, сайн эгч өнөөдөр байх 100% бүгд тээр тийм байх боломж яг байгаа мó? Ер нь бол гэд өөрөөсөө асуунгууд байхгүй байгаа байхгүй. Гэтэл яаж явж байгаа тэр уналт руу орж байгаа вэ гэхээр бүх юм дээр 100% байх ёстой гэдэг ийм буруу итгэл үнэмшил амьдралаас авцсан. Яг бол тухайн талбар дээр уулзж байгаа хүн болгон надаас их юм хүсэж байгаа юм шиг санагдаад байдаг. Гэтэл яг үнэндээ би л өөртөө тийм шаардлагыг тавьдаг. Би л өөрөө бусдад таалагдахын тулд те ингэж явсан л бэлээ л те. Тэгээд харин яг энэ Jin Keys гэдэг тэгээ ерөнхийдөө нэлээд жоохон хямралд ороод хэцүү болоод бас найзынхаа сургалт энтерт суугаад тэгээд өөртөөгөө нэлээд ажиллаж эхлэе. Тэгээд яг энэ Jin Keys гэдэг номтой уулзраад яг ингээд аюух юм тайларсан байхгүй юу. Би одоо ерөн түрүү ярьсан шүү дээ ингээл нэг юм хийгээл хөөхөн мундаг болчлоо гээл ботонгууд ингээл ямар нэг юм болохоо болол нэг өөр юм руу орхолцдог тий хямарчдаг унцдаг ерөөсөө нэг ингээд нэг байнгын аз жаргалтай ч юм уу мэдрэмж авчдаг яагаад би дандаа ингэж уналт босолтын хооронд явд юм бэ гэдгийнхаа шалтгааныг ойлгосон байхгүй тэгэнгүүт шалтгаан нь айгүй энгийн миний хувьд бол үргэлж би цар хүрээгээ тэлэх хэвээр байна тэгээ цар хүрээгээ тэлэн гэдэг чинь өөрөө суралцсан гэсэн үг суралцсан гэдэг чинь өөрөө хэцүү процесс. Энэ процесс чинь өөрөө уналтаар эхэлдэг. Хүн хизээч амьдралдаа сэтгэл ханамжтай үедээ за би сурыг гэж боддгоо. Одоо англи хэл сурна гэж яриад 20 жил 30 жил болж байгаа хүмүүсийг би таниа одоо л сураагүй байдаг. Тэр хүнд угаасаа яг англи хэл сурыг гэдэг чинь хүсэл гарч ирээгүй л байгаа. Тэр хүн угаасаа тэр уналт руу орохыг хүсэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр уналт руу ингэж орохсноор л бид нар хөгждөг юм байна л да. Тэгэхээр тэр нь одоо миний амьдралын нэг хэсэг юм байна. Одоо миний нэг хэсэг бол өөрөө ингэдэг юм чанартай учраас би ингэдэг юм байна гэдэг яг энэ номтой учраас хамгийн түрүүнд миний одоо нээсэн зүйл нь тэр. Тэгээд энэ надад маш том одоо ололт болсон. Тэгэхээр тэнцвэр гэдэг арга билэг гэдэг өөрөө яг юу вэ гэдгийг хүн болгон өөрийнхөө амьдрал дээр яг олох хэрэгтэй. Одоо арга билгийн тэнцвэртэй гэхээр мундаг карьертэй гэхдээ өглөө бясалгал хийдэг, йоганд явдаг гэсэн үг биш аахгүй. Одоо тийм байж болно, тийм хүн байдаг байж болно. Гэхдээ яг таны хувьд юу арга билэг юм бэ? Таны хувьд яг өнөөдөр боломжтой тэнцвэр яг юу байгаа вэ? Таны хувьд тэнцвэр 90% ажил, 10% амьдрал, эсвэл 90% амьдрал, 10% ажил байж болно шүү дээ. Тэгээд яг энийг ерөнхийдөө одоо л жоохон ойлгож эхэлж байгаа байхгүй. Өмнө нь ингээд тэнцвэрээр яг юм дүүжин дайжин шиг ингээд ийм байхыг бодоод идэглэсэн л хэлээ л дээ. Яг асуултанд нь хариулсан уу? Хариулсан тий. Цараагийн нөгөө тий яг нөгөө шат бэлэн болсон цагт багш өөрөө ирнэ гэдэг те ер нь амьдрал эхлээд бид нар нөгөө өөрсдөө тухайн зүйлийг хүлээж авах одоо бахад бэлэн болоод тэгээд дараагийн одоо шинэ хаалгыг нээгээд те дараагийн нөгөө уулзах хэвээр хүмүүстэйгээ уулзаад ингээ явд юм шиг санагддаг тий. Тэгээд сарагийн минь хувьд болохоор яг сая физик хаалж байгаа юм шиг санагдлаа. Тэгээд юуны хувьд болохоор тий ажил амьдралын нөгөө тэнцвэр гэдэл ер нь бол айгүйх яригдаг. Бид нар ч өөрсдөө ярьж байсан байх тий. Тэгэхээр дараагийн маань хэлгээд байгаа санаа тий. Эн чинь зүгээр нөгөө юу гэдгийг 8 цаг яг ажиллаад 8 цаг гэрийнхэнтэйгээ одоо юу гэдгийг цагаа зарцуул гэдэг ч юм уу нэг тийм бас яг ухагдхан бас биш шүү тий. Энэ тэгэж харуулаад өрөөсөж шүү. Эсвэргээрээ эн чинь нөгөө бүх хүмүүс бас яг ижилхэн яг нөгөө нэг one size fits all тий. Бүх хүн нэг гэсэн юм шиг тий. Тийм. Адилхан байхгүй. Энэ хувьд өөрөө ч болно. Тэгэхээр энийг өөрийнхөө хувьд ямар байх юм бэ? Яаж энэ ажил амьдралаа тэнцвэрлэх буюу арга билгийг хослуулах юм бэ? Энийг бас ингээд өөрөө олж одоо өөртөө нээх ёстой гэдгийг бас ярьж байгаа шиг байна. Тэгээд энэ нэхэд яг тэр төлхөөрөө туслаад байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд би Саратаа яг нэдлэн
маш санамсаргүйгээр яг нэг өөр подкастад орж явахт нь онлайнаар яриа хийж явахт нь ороод сонсоод тэгээд тэр өдөр би яг Жинкисийг сонсчоод ерөөсөө яг тэр өдрөө яриа дуусгаад англи дээр Жинкисийн нөгөө мэдээллийг сайт руу нь орж үзээ өөрийнхөө профайлыг хийгээл татаж аваад тэгэл дэлгүүрүүдээ уншсан байхгүй. Тэгэл уншсан ерөөсөө ер нь бол яг таарсан. Тэгэл нөгөө дэлгүүрүүдээ уншсны дараа чи хүн бас жоох нөгөө одоо юу гэдгийг давруу штэ тий. Нөгөө үлдсэн дэлгүүрүүдийг уншиж байгаа байхгүй тий. Үлдсэн өөр дэлгүүрүүдийг уншаад ер нь энэ дэлгүүрүүд яаж ийж ийн тэгээд тэр хослолууд энэ төргээ харсан чинь яг байдаг одоо нөгөө миний мэддэг хүмүүсийг байдаг зам чанаруудыг тэр дэлгүүрүүд дээр ингээ байнгут би энэ зөвхөн нөгөө нэг надад үнэн санагдаагүй бас тэр хүмүүсээс миний ол анзаарсан зүйл бас энд дурддаг чинь тэгэхээр энэ бол ер нь нэлээ дөхүү хилээд биш үү гэдэг мэдрэмж аваад тэгээ би сараад дараа нь хэлсэн тий энэ зөв үү буруу юу ингээл яг Жинкинсийг нөгөө сонсоод бүр ингээд айгүй ингээд татагдана гэдэг юм уу ингээл бүр хүү эн чинь нөгөө нэг ийм бэлэн жоор байсан гэдэг шиг хүү энэ чинь нөгөө ийм байсан юм бэ гэдэг. яг томьёоны таблет шиг ер нь бас санагдсан тий бид нар нөгөө бодлого өгүүлбэртэй бодлого бодох гээд ч юм уу дэвтгэл бодохгоо сууж хахад нэг томьёогийн мэдээд авчих юм бол бид нар томьёогоо ашиглаад бодчихдаг тий яг тэрийн шиг Жинкинс яг тгий санагдсан энэ арга билгийг хослуулах тий тэгээд дараагийнхаа асуулт руу сараагаа яхад ер нь бид нар их шин чанар талдаа амьдраад байгаа юм шиг санагдаад байгаа. За энэ нь бид нар өөрсдөө шин чанар талдаа яг түрүү бас байсан шүү дээ нөгөө арга билгийг хослуулж ингээд зөвхөн ингээд суугаад бясалгал хийгээд юм уу йог хийгээд байгаа тэр бас дам бишээ гэдэг шиг тэнгүүд альва нэг зүйлийг бид нар ингээд нэг мэдээллийг авахдаа илүү шин чанар дээр төвлөрөөд тэгээ тэрийгээ жоохон туушруулад ч юм уу те. За нэг гашруулад гэдэг шиг те туушруулад тэгээ явах гэдэг юм шиг. Гэтэл энэ маань бас нөгөө хэмжээд бас нэг хүн хүнд өөрөөж болно. Хамгийн гол юм нь тэр шин чанараас илүү нөгөө мөн чанар төвлөрөх нь чухал санагдаад та. Тэгээд энэ мөн чанар гэдэг шин чанар болон мөн чанар хоёр дээр жоохон дэлгэрүүлээд Жинкисийг бас ингээ холбоод бид нар тайлбарлаж өгөөч. За тэгээ. За Жинкис гээд одоо ярьж байгаа энэ систем маань ямар учиртай систем бэ гэхээр ер нь бол ингээ хүний төрсөн ансаар өдөр цагийг авангуудаа эхлээд ингээд одоо natal chart буюу ингээд нөгөө нэг зурхаан ийм нэг зураглал гарч ирдэг штеп. Тэрэн шиг эхэлдэг. Гэтэ яг зурхаа бол ерөөсөө биш. Одоо маш олон төрлийн ийм эзотерик болон өрний дорны тэгээд одоо эрт үеийн ийм одоо шашин шүтлэг ихтгэл үнэмшил уламжлалуудыг ийм нэгтгэсэн одоо ийм төв цэг байхгүй яг Жинкис өөрөө ямар ч нэгэн одоо хүмүүсийн хийдэг практик одоо хийдэг дадал одоо бясалгал яг ихтгэл үнэмшилтэй ерөөсөө зөрчилдөггүй нэг ийм одоо нэгэнт ярьж байгаа их номоо үзүүлээ дээ нэг ийм ном байхгүй. Тэгээд вебсайтаар нь ороод ингээд өөрийнхөө профайлыг үүсгээд авангууд нэг 11 түлхүүрийг өгдөг. Тэгээ энэ номон дээр энэ ном нь өөр ямар учиртай гэхээр нийт 64 түлхүүрээр тайлбартай юм нэг ном байна. Тэгмэд хүн өөрийнхөө профайлыг үүсгэж аваад яг өөртөөгөө холбоотой 11 түлхүүрээ яг өөрийнхөө тухайсан амьдралынхаа талбар дээр төвлөрж агаад уншихад тухайн хүн өөрийнхөө тухай дотроосоо мэдээлэл одоо олох, ухаарал олох, ойлголт авах, суралцах ийм зорилттой систем байхгүй. Тэгээ үндсэн ингээд суур ихтгэл үнэмшил бол одоо түрүүн ингээд би айгүйх ярьсан штэ ингээд тэгж боцсон, ингэж боцсон, ингээд ядарсан гэд би өмнө нь бол яг чиний саяны шинж чанар, мөн чанар гэдэг дээр яг ингээд одоо ороод хэлэхэд дандаа шинж чанарын араас хөцөлддөг гэсэн. Дандаа одоо хин нэгэнд муу харагдчих вэ те хин нэгэнд дутуу харагдчих вэ гэд монгол хүмүүс санаа зовдөг бол би нэг номер 1 биш байх вэ гэдэг тийм санаа зовлттой. Одоо англиар бол нөгөө нэг A синдром гэж ярьдаг шүү дээ. Яг юмны юм нэг түрүүнд байх сонирхолтой. Тэгвэл өөрөө түрүүнд байж чаддаггүй. Тийм зориг байхгүй. Тийм ихтгэл байхгүй. Өөртөө ихтгэл байхгүй. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр ямар ч байсан одоо би хичээгээд номер 1 шиг одоо ийм шинж чанартай бэ гэж одоо бүх амьдралынхаа талбар дээр ботдог. Жишээлбэл ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг шиг нөгөө work hard, play hard гэдэг шиг ингээл бүх юмн дээр ингээд нөгөө оройн дээд шиг байх гэж үздэг. Тэгээд яг оройн дээд юм уу гэхээр биш. Чадахгүй тийм ихтгэл байхгүй. Гэхдээ тийм одоо төвшний хүнтэй өөрийгөө харьцуулангуудаа би яг одоо энэ хүний хийдэг, энэ хүний уншдаг ном, энэ хүний иддэг хоол гэж гэдэг юм уу те ингээд даан дуурих гэж одоо оролдож олон жил амьдэрсэн байхгүй.
Тэгээд ажил төрөл хийх болсон ч гэсэн бид нар тэгдэг штэ тухайн нэг асуудал дээр номер 1 компани юу юм, номер 1 мэрэгчлэлт нь хийн гингүүтээ тэр хүнээс ч юм уу тэр компаниас туршлага судлах гэж болдог. Энд ерөөсө буруу зүйл байхгүй. Энэ угаасаа байх ёстой. Тэгээ энэ тэр дээш тэмүүлж байгаа бидний хүсэл бол ингээ байгалийн хүсэл мөн үү? Гэтэл энэ амьдрал чинь тэр чигтээ тийм хөөцөлдөлгөө биш байгаа байхгүй. Тэр чигтээ тэмцээн уралдаан биш байгаа байхгүй. Би бол одоо ингээд ухаан орсон цагаас яг тэмцээнд оролцож байгаа юм шиг амьдэрсэн байна. Яг тэгээд барайнд орохоор намайг ингээд сараа миний хүү сайн байна гэж толгоон дээр ингээд титэм тавьж өгөх гэж байгаа юм шиг тэмцээн уралдаанд орж байгаа юм шиг одоо бүр юм чөлөө цагаа хүртэл тэгж өнгөрүүлтгтэй ингээд амарч чадахгүй. Одоо гадаадд томилтоор очиж тамийн гой газар нь юу вэ тэрийг очиж үзнэ гэл те. Одоо энийг хийх ёстой юм биш үү? Өө ингэх ёстой юм биш үү гэл. Тэнгүүд хүүхэд гарангуут өө хүүхдийг ингэх ёстой юм биш үү? Өө ингэвэл ингэдэг гэж штэ гэл. Ингээл ерөөсө бүх юмн дээр ингээд ийм төвхтэй болгодог. Ер нь. Тэгээ энэ одоо ингээл ярангуй шууд амьсгалд ирдэж байгаа байхгүй. Ингээл яг нөгөө нэг мод руу ингээл шууд орж байгаа байхгүй. Ингээл яг ингээд тулааж те. Тэгээ энэ ингээд яс цуснд ингээд байгаа байхгүй юу? Ягаад гэвэл нэг тийм тэмүүлэлтэй л юм байна л да. Тэгээд дийлэх манай монголчуудад байдаг, ер нь хүнд байдаг. Гэхдээ манай монголчуудад бүр их байдаг. Тийм? Тэгээд ийм тэмцэгч тийм, ийм дайчин ийм чанар. За тэгээд ингээд яваад ангууд юу болж байгаа гэхээр товчхондоо бол одоо burnout буюу нөгөө ажиллаж хашрах хам шинж гэж ярьдаг шүү дээ тийм одоо хэцүү тийм яг тийм л юм болж байгаа байхгүй юу. Тэгээд сэтгэл готролд орж байгаа нөгөө Т-үсгээр эхэлсэн трама гэдэг юм чинь болсон байгаа. Одоо тэр хідэн ч одоо харилцаанаасаа гэмтэл авч яаснаа ч өөрөө мэдэхгүй. Ерөнхийдөө бол гаднаасаа шинж тэмдэг яасан бэхээр ингээд сэтгэл санаа дэгэн догон маш их ингээд happy болохоор хит happy бол одоо happy болдог. Гуниглахаараа хит гуниглж үлдэг ч юм уу те. Эсвэл ингээд бүр байхгүй болчдөг ч юм уу. Ийм сэтгэлийн төлөвүүд рүү маш их ороодсэн байхгүй. Тэгээд эннийхээ учрыг бас ойлгохгүй. Тэгээд тэрнээ бүр дахиад хямарж байгаа байхгүй юу? Нөгөө айгүй утгагүй ууралсандаа уурлна гэж байдаг шүү дээ. Одоо бид нар хин нэгэнд ууралчаад ууралсандаа өөрөө гимшингүүтээ гимшиж чадахгүй болохоор тэр хүн рүү ууралсандаа өөрлөгөө ууралдаг шүү дээ. Одоо бид нар чинь нэг ийм л нэг юм за бид нар гэж яриха болоо. Тэ ингээд дандаа бид нар ингээ асуудлыг харуулахад дандаа бид нар тэ амжилтыг би тэр ингээд би бол яг тэгдэг байсан байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийгэ ботгоор хямарчж байгаа байхгүй. Би ч одоо ингээд зөв амьдрч чадахгүй байгаа юм уу тий? Би одоо бүх юмыг ингээд уг нь сайнаар л хийх гэж оролцсон шүү дээ. Би одоо яг яах ёстой юм бэ гэл ингээд цөхрөөл тий. За тэгээд тэр үед юу болж байгаа вэ гэхээр хайгуул эхэлж байгаа байхгүй. Яг түрүүний нөгөө уналтанд ороод. Тэгэд яг нь ер нь бол энэ шинж чанар гэдэг чинь хит их хөөцөлдөх юм бол ингээд хүнийг ядраадаг л зүйл. Ядраадаг л зүйл. Ягаад гэвэл энэ маш их хийх, үйлдэх, бүтээх барих, тэмцэгт ялах те одоо дандаа ийм ир шинжийн ийм үйл өгүүд эдрийг арга гэж нэрлээд байгаагийн шалтгаан нь энэ ийм ир шинж юм байхгүй. Тэгээ эмэгтэй хүн ажил хийгээд карьер хөөгөөд ингээд бүх юмны тэнцвэрээс их гэдэг гэхээр маш их эрхтэлэг болдгийн шалтгаан нь өөрөө тэр байгаа байхгүй. Яг тэгвэл ажил бол өөрөө маш их арга шинжтэй зүйл байхгүй. Ажил муу гэсэн үг биш. Гэхдээ хүн ажлыг сайн хийхин тулд зүгээр л ингээл гоё ингээл байгаад байж болохгүй шүү дээ тэр чинь ингээд тэмцэн шүү дээ. Гэхдээ хүний тэмцэл хэрэг сэтрээд эхлэхээр ядралт явагдаж байгаа юм. За тэгээ энэ ядралт яг юунаас эхэлдэг вэ гэхээр нөгөө бэлэг байхгүй гэсэн. За би тухайн үед бол энэ бэлэг гэдэг үгийг ч мэддэг үү, арга гэдэг үгийг ч мэддэг үү, яг уналтанд орсон үед хин нэгэн гарч ирээд өө арга бэлэг гэж юм байдаг юм аа. Чиний амьдралын ингээд арга бэлгийн тэнцвэр алдуурсан байна гэвэл за зүгээр агаарэ гэх байсан. За зүгээр байгаарай. Ер нь л надад тэгж хэлж зориглохч хүн байгаагүй байх. Миний бодлоо зөв хүмүүс бодсон гэхдээ хэлж чадаагүй байх. Тийм л одоо амар л байгаа шүү дээ. Хүний үг сонсохгүй шүү дээ угаасаа. Тэгээд яг ингээ өөрөө эргэл хаагуул хийгээд эхлээд тэгээд би яг ерөнхийдөө бол болормаа гэд найзынхаа яг тэр програмд ороод яг тэр өөртөөгөө холбогдох юмнуудыг яг хийсэн байхгүй яг одоо өмнө нь бол би бясалгалыг хийх гэж оролцсон. Бясалгалын тухай ном уншиж байгаа байхгүй. Гэтэл бясалгал чинь ном уншиж ордог зүйл биш л байгаа байхгүй. Аз жаргалтай амьдрах тухай зөндөө ном уншсан. Mindfulness-ийн тухай зөндөө ном уншсан. Одоо ингээд энэ юм эн чинь дахиад шинж чанар. Эн чинь мөн чанар биш. А мөн чанар төрлөختөл. За тэгээд нөгөө програмд ороод тэгээд дараа нь би профайлаа хараад тэгэл би тэр үед oh my god гэд яг нэг юм яана гэд нэг юм хүнд нэг юм энэ нэсэн бэ штэ гэдэг тийм ухаарл ирдэг штэ тийм яг тайлбарлаж чадахгүй
Одоо яг тэр нэг юм ээжтэйгээ уулзаад, аавтайгаа уулзаад эсвэл нэг хүмүүс ярьдаг штэ нутагтаа ирээд сайхан байна. Яг тэрийг яг тайлбарлаж чадахгүй. Гэхдээ яг нэг юм мэдрэмж байдаг штэ. Яг тэр мэдрэмжийг би авсан байхгүй анх удаа профайлаа уншаад. Тэгээ би профайлаа хараад хамгийн ихнийхээ түлхүүрийг уншсан чинь сүүдэр нь гений түлхүүр 2 гэхгүй. Тэгээ сүүдэр нь төөрөгдөл тэгээд бэлэг нь зүгчиг тэгээ сэдийн нэгдмэл байдал гэдэг тийм түлхүүр байсан байхгүй. Тэгсэн чинь миний амьдралын ажил гэдэг тойрогдор байгаа. Тэгээ миний амьдралын ажил бол төөрөгдлөөс нэгдмэл байдал руу зүгчийн замаар хүрнэ гэж байгаа байхгүй. Буюу үндсэн тэр түлхүүрийг уншаад миний ганцхан ойлгосон зүйл би насаараа гэрээ хайсан юм байна. Би хаана орших ёстой хүн бэ гэдэг утга учирыг хайсан юм байна. Тэгээ хаанч байсан юу ч хийсэн тэр мэдрэмжээ би авч чадахгүй байсан юм байна. Яг үндэ гэртээ ч тогтдгүй тийм хүн байсан байхгүй. Гэртээ ингээд удаан байхаар бачимдаад идэг. Нэг хүнтэйгээ удаан найзлахаараа зэрэг ингээд яагаад ч юм бэ ингээд холдмоор санагдаад идэг. Энийг юм сонио. Нэг ажлыг ч ингээд удаан хийж чаддгүй. 3 жилээс удаан нэг ажил хийсэн түүх надад байхгүй. Ер нь бол ихэнхдээ л нэг жил хагас ч юм уу те ингээд тэгэнгүүт ерөөсөө л нэг газар ороод жоохон ингээл байж ал нэг юм хийж байгаа л тэгэл тухгүй ингээл янгууд за дараагийн юм гэж явчихдаг. Энэ ерөөсөө биш юм байна. Энэ биш юм байна гэдэг нөгөө гэр шиг мэдрэмж авч чадахгүй, тухалж чадахгүй. Тэгсэн чинь би яг тэрийг уншсан чинь миний гэр би өөрөө минь. Би ууг нь дандаа гэртээ байсан юм байна. Гэтэ би энэ гэрээ би гатан талаас хайсан байгаа. Эм чинь яг мөн чанар шинж чанарын гэдгийг яг ялгаан тэр байхгүй. Би өөрөө мөн чанар байхгүй. Би өөрөө миний байгаа нь мөн чанар байхгүй. Би биш бүх зүйл нь штэ. Гадна талд байгаа миний харьцаж байгаа зүйлс шинж чанар. Бид бүгд мөн чанарууд байхгүй. Бид бүгд мөн чанарууд. Гэтэл бид нар энэ дотоод мөн чанар руугаа чимээлэхгүй, дотогшоогоо харахгүй, дандаа гадагшаага бүх мэдрхүүгээ хандуулах болгондоо бид нар шинж чанар руу хандуулж идэм юм. Тэр л ерөөсөө бидний хамгийн том асуудлын эхлэл болт юм байна. Суурна. Тэр үед яадаг вэ гэхээр энэ энерги энэ дотор байгаа. Энэ мөн чанар чинь энэ дотор байгаа. Энэ бол бидний гал. Эндээс бид нар эрчим энерги аваад энэ эрчим энергиэр бид нар бүтээл хийдэг. Энэнтэйгээ харилцахгүй болохоор ч бид нар хаанаас эрчим энерги авах юм? Хоол, хүнс, бусад хүмүүс, ажил, төрөл, мөнгө, төгрөг, одоо нар, сар, салхи ингээд дандаа гадна талаас л энерги авна гэсэн үг шүү дээ. Мэдээж энэ бүгд чинь энерги мөн үү мөн. Гэхдээ энэ дотор энерги, энэ гадаад энерги хоёр чинь хоорондоо ингэж харилцан сүлэлтэж тэнцвэртэй байж эрүүл хүн байдаг байгаа байхгүй. Энэ дээр ямар ч харилцан сүлэлтээ үүсэхгүй болохоор яаж юм гэхээр нөгөө нэг бол хит харгалж байна, нэг бол хит турж байна. Эсвэл ямар нэгэн зүйлийг хэтрүүлэн эсвэл бүр дутуудуулан ашиглаж байна. Харилцааг хэтрүүлж байна, эсвэл дутуудуулж байна. Ажлыг хэтрүүлж байна, эсвэл дутуудуулж байна. Энийний нөгөө тал нь, Евенгийн нөгөө тал нь би өөрөө аваа. Нөгөө энэ нөгөө тал нь хаана юм гэхээр энэ ангиэл нэг тал Евен барьчил ингээд идэг штэ тий нэг тал Евен байна. Бүр нөгөө тал нь байна. Бүр энэ байна гээл тий. Яг бид нэг нэг юм тал Евенгээр ингээд бүх юмыг зодож амьдрдаг л байгаа байхгүй. Тэгээ нэг хот урдаг мод шиг нэг юм сурчаал тэрүүгээр ингээд бүх юмыг зодож амьдрдаг. Гэтэл яг бүтэн болох зүйл нь би өөрөө л байдаг юм бэлээ л дээ. Тэгээ ингээ хэлэхээр айгүй тийм одоо энигматик сонсогдож байгаа. Айгүй нууцлаг сонсогдож байгаа. Гэхдээ угаасаа тийм байхгүй юм. Та өөрөө нууцлаг хамгийн нууц зүйл чинь та хүн өөрөө байгаа. Тэр энэ хүнийг тоохгүй, энэ хүнийг таньж мэдхийн төлөө та явахгүй бол яах вэ гэхээр та зүгээр л ядарна. Ийм л юм ойлгосон. Номлоод байгаа юм шиг. Юу подкастд бас нэг хийхэд сурах хэрэгтэй нэг уур чадвар байгаа юм байна. Би тэрийг яг сайн ингээд сонсож байхдаа ядлаа. Нөгөө тухайн хүнийхээ яриаг ингээд сонсож байхдаа тэмдэглэл хөтлөн гэхээр бас жоохон юу штэ тий. Тэгэхээр яг ярьж байгаа гол поинтуудыг ингэж барьж аваад ингээд яана гэдэг. Би бүр дотроосаа ингээд суучлаа. Тэгэхээр нөгөө нэг тэр нөгөө сүлэлдэх гэдэг дээр бас бид нар нөгөө юмыг тэнцвэр гэдэг чинь өөрөө яг ингээ хослуулах буюу те нөгөө сүлэх гэдэг тэр бас айгуу чухал гарч ирж байгаа шиг байна. Тэгээд бас нэг юм бид нар нөгөө энерги дээр те энерги дээр нөгөө нүдний мэдлэлтэй чихний мэдлэл гэдэг юм уу нөгөө гадна талын юмд их ач холбогдол өгөхөөр мэдээж тийшээ бидний хамаг
эрчим энерги авчиж байгаа. Тэгэхээр нөгөө дотогшоогоо бид нэр өнгөх одоо нөгөө завдал одоо өнгөх энерги үлдээлгүйгээр ингээ гадагшаа хамаагүй энерги ер нь бол сарниулчихж байгаа тий. Тэгээд ихэнх тохиолдолд ер нь маш олон хүмүүс ер нь хэлдэг нэг амьдралын яг нэг turning point болох үед нэг тогтоод ер нь эхлээд бүх хүмүүс нэг тогтоод ирдэг те нэг амс хийгээд тэгээд гений дэлгүүр дээр бас сараа маань тунгаан бясалгал гэдээ орчуулсан санагдаж байна те тунгаан бясалгал гэдэг яг ингээд тогтоогоо тэр болоод байгаа бүх бужигнаа тэр нөгөө эргэн тойронд болоод байгаа бүх юмыг ингээд тогтоодог тэр моментууд тэр turning point-ууд ах шиг байгаа те тэгээ яг нэг тэр хэсэг одоо тэр нэг юм low point гэх юм уу те тэр нэг хэсэгт ингэж нэг амсгийг сууж аваад хүн зан чи юу болоод байгаа юм яагаад байгаа юм гэд эргэн тойрноо анзаараад тэндээс нөгөө энерги суларж ирээд гэх юм уу да. Тэгээд тэр энерги ингээд дотоошоо чиглүүлээд өөрийгөө ингээд одоо уудлаа тий. Тэгээд би сарагийн бас нэг яриа надаа яг ингээд айгүй тийм юу үлдсэн. Тод үлдсэн тэгээ нэлийн гүн үлдсэн яриа. Бид нөгөө нэг тэгээд би бас өөр хүмүүсийн яриан дээр ч гэсэн дараа сонсон. Тэр бас их чухал зүйл юм байна гэд ямарваа нэг зүйлийг нөгөө өнгөрсөн болсон зүйлийг бид нэр ингээд болсон гэл яриад ч юм ингээд тэрийг бид нөгөө өнөөдөр өөрчлөх тийм боломж бидэрт өөрт нь байгаа шүү гэд. Тэгээ тэрийг нөгөө эргэж очиод өөрсдөө бид нэр ингээд өөрчлөгөө засаад тэгээд тэр маань ингээд засагдаад ирэхээр бид нэр тэрэн дээрээ суурлаад илүү нөгөө урагш байгаа сайн харах боломж нь нэгдэн гэх юм уу да тий. Тиймэрхүү агуулгыг бас дурдчихсан. Тэгээд саяын яриа бас яг тэр агуулгын бас суурийг бас нэлээ сайн тайлбарлаад өгөө гэж бодлоо. Тийм тэгээд тийм гений дэлгүүр дээр би бас яг өөрийнхөө дэлгүүрийг уншиж ах надаас яг л сараа төрсний шиг мэдрэмж төрж байсан. Тэгээд би бас яг түрүүн хэлэх нэг дагаад дөөрөө юм шиг санагд мөн одоо энэ надад дараа сануулаа. Би яасан гэхлээр би бүр тэр өдөр баг нэр 12 цаг дараалалаа баг тэр дэлгүүрүүдийг ингээд уншаад ингээд дэшин доош нь гүйлгээ те баг ингээд тэгээс сооцоо. Тэгээд гений дэлгүүрүүд дээр бас нэг юм хэлэхэд хэрвээ энэ подкастыг маань одоо үзээд энэ хоёр одоо юу яриад тэгээд би нөгөө нэг подкастынхаа юун дээр description дээр линкийг нь бас оруулчих. Тэгээд онлайнаар ингээд файла үн төлбөргөө те өөрийнхөө нөгөө төрсөн хонсаар өдрөө оруулаад тэгээс төрсэн газараа оруулдаг. Тэгээд профайлаа татаах боломжтой. Тэгээд гений дэлгүүрээс бас нэг Монгол одоо уламжлал яс одоо нэг хилц үгэнд бас байдаг те. Хүний нөгөө төрсөн өдрийн төгөөр тэр яг ингээд бас л утгатай учиртай юм байсан байна да гэдгийг яаж байгаа. Тэгээд одоо би саналаа хэлчихсэн нэгэд. Тий, нөгөө хоёлаа нөгөө enigmatic гэж тэгжэнтэй нэг тийм нууцлагч юм уу тийм зүйл бол яриад байгаа бол биш. Тэгээд ер нь бол би өөрөө бас ингээд сая одоо би магистрийн төвшөнд суралцж байна. Тэгээд сая суралцахаас өмнө энд ирэхээс өмнө бол бас энэ талаарх одоо юу гэх яриа юм сонсоод ч юм уу хэрвээ иймэрхүү зүйлд оролцоо ингээд явж байвал ер нь бол бас жоохон хүмүүс буруугаар ойлгох ч гэдэг юм. Жоохон нэг тийм ер нь бол нэг үгээд имэйлтэй байдаг байсан. Одоо бяцлал сонирхоод ч юм уу те ингээ харах хүмүүс бас нөгөө юм буруу зөрөөгээр харах ойлгох юм байдаг те. Гэтэл энд ирсэн эсэргээрээ бидний одоо хичээл дээр бол за бяцлаглыг бол барыг заахгүй хичээл алгаа медитейшнтэй холбоотой ямар нэгэн байдлаар бүх хичээл дээр барыг зааж байна. Нэмээд одоо энэ арга билгийн тэнцвэрийг хослуулах талаар тэгээд өөрөө өөртөөгөө те дотогшоогоо өнгөх. За тэгээ нэмээд одоо сарагийн маань одоо Jenkins-ийн нөгөө одоо хит хитэн гол концепцууд байдаг те. Тэр концепцууд хүртэл ингээд одоо хичээлүүд дээр маань бол орж ирээд байгаа байхгүй. Тэгээ би өмнөх бас нэг уулзалтан дээр Сараа дурдчихсэн. Үгүй Сараа ерөөсөө яриад байгаа юм чинь нөгөө нэг тийм бид нар ялангуяа яг монголчууд маань одоо дийлэх магадгүй өөрөөж магадгүй зөв миний мэдих одоо эргэн тойрны хүн бид нар энийг одоо юу гэдэг ч юм уу ийм зүйл гэж жоохон харах гээд байгаа болохоос биш. Энэ бол ингээд дэлхийн нийтэд бол үжээ ингээд яригадаад эхэлсэн хүмүүс бүр ингэж судлаад ажил амьдралдаа яаж хослуулах вэ гэдгийг ингээд судлаад явж байгаа ийм зүйл юм байна. Тэгээд энэ зүйл маань миний бас энэ жил болон өнгөрсөн жилийн уншсан нөгөө би нэг олон ном уншаагүй л дээ. Уншсан нэг цөөхөн ном дээр маань ер нь бол нэлээд батлагдаж гарсан байхгүй юу. Би нэг өнгөрсөн жилийн 3 сард хоёлоо подкаст дээр нэг таарлаад ингээд дахиж холбогдсон тий. Яг тэр үед би нэгдүгээр Сарагийнхаа орцож байгаа подкастыг айгүй сонирхолтой тиймстэй гинт нөгөө нэг ингээд айгүй санамсаргүй явж байгаа дааж мэдээд ярианд нь ингээд ороо сонсоо явсан. Дараа нь болохоор
яг одоо юутай холбоотой бэлэг талтай холбоотой нэлээд тийм номнууд надад унших боломж гарч ирээд тэгээд энергитэй бас холбоотой. Тэгээд уншаад ингээ явсан чинь айгүй нарийн юмнуудтай холбогдсон. Тэгээд мэдээж одоо би чинь нөгөө ном уншихтаа мэдээж нөгөө магистрийн төвшин сурж байгаа чинь шууд итгэхгүй шүү дээ. Энэ яг үний юм уу? Хин бичсэн, хизээ бичсэн ингээл нөгөө сорсуудыг ингээл хараал те. Тэнгүүд бүр 1900 ингээл 60 70-аад оны ч тийм юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр гинт өнөөдөр нөгөө сарааж байгаагаа хоёр хүн одоо айгуу тийм шинэлэг зүйл одоо олж мэдээд гаргаж ирээд бас яриад байгаа юм биш. Бас нэг тийм нууцлагч юм уу? Хит сүнслэгч юм уу? Тийм бас яриад байгаа биш. Энэ бол одоо үшээ бидний нөгөө одоо амьдарч байгаа юм юм судлагдсан. Тэгээд яригадаад хүмүүстэй ажил амьдралдаа ингээ арга билгийг хослуулж авч байгаа ийм зүйл байгаа шүү гэдгийг энэ хэсэг нэг онцлчмаар санагдлаа. Тэгэхгүй бас магадгүй сонсож байгаа хүмүүс донд маань энэ үрч одоо жоохон юу яриад байгаа юм биш үсттэй нөгөө нэг Шашиллаг болоод ба. Тийм бодосоо гэж бодоод тийм. Тэгэхээр Викторийн энэ ярьж байгаа зүйл маань ямар нэгэн тийм одоо суур одоо юугүйгээр тийм ярьж байгаа зүйл биш шүү. Тэгээ Сарагийн маань хувьд болохоор энэ Жинкисийг бас нэг дахиад нэг дэлгэрүүлээд өгч болохоо. Ер нь бол маш олон оронд энэ одоо Жинкисийг судалдаг бүр ингээд мэрэгжлийн хүмүүсэд юм байлээ тий. Тайлбарлаж өгдөг. Тэгээд дэлгүүрийг бас нөгөө нэг тайлж уншихад бас яг өөрөө бас нэг ихлээд унших бас нэг зүйл. Тэгэхээр тэр дотроо бас нөгөө ойлгохгүй байгаа мó зарим нэг зүйл ингээд тайлбарлуулах хэрэгцээ гарт юм лээ. Надад ч гэсэн гарсан би тэгээ сараагаараа тайлбарлуулсан. Тэгэхээр тэр талаар одоо бас жоохон дэлгэрүүлж өгөөч. Түлхүүрийг уншихтай холбоотой энэ Жинкисийн одоо анх ямар хүн тий яаж өөхтөхөөс нь хаалцаач гэж. За тэгээ. За Жинкис гэдэг одоо Жинкис буюу монголоор бол генийн түлхүүр те. Тэгээд энэ генийн түлхүүр бол дамжуулалт. Тэгээд дамжуулалт гэдэг нь бол одоо ер нь бол хүлээж авсан зүйлээ л гэсэн үг. Одоо сүүлд яг нөгөө Lady Gaga ч гэсэн ингэж ярьжсэн шүү дээ. Би дуу хөгч мө би сонсдог гэж боддог. Би сонссон зүйлээ би гаргадаг гэж боддог гэж нэг ярилцлаган дээр ярьжсэн байхгүй яг тэр шиг л ахгүй. Одоо энэ бүх одоо мундаг хүмүүс одоо ингээрсэн хүмүүс энтер гэл бид нар ингээд өөрсдийнхөө л одоо хүмүүсийг өөр төвшөнд тавьж бодоод байгаа боловч энэ дотроос энийг би битсэн гэж ярьдаг нэгийнхэн ч одоо тийм багш те тийм ухаантан байдаггүй. Ер нь ингээд сонсох юм бол бүгд л би энийг ингээ хүлээж авсан юм аа. Энэ ухаарлыг би авсан юм аа, олсон юм аа гэж ярьдаг те, сонссон юм аа гэж ярьдаг те. Тэгэхээр яг Ричард бол өөрөө бас яг энэ дамжуулалтыг хүлээж авсан гэж ярьдаг. Тэгээд өөрөө генийн түлхүүрийн хамгийн анхны суралцагч гэж өөрийгөө нэрлэдэг. Тэгээ одоо энэ хүн бол англи хүн. Тэгээд ийм үе дамжсан юм удам дамжсан юм Виноны үйлдвэрийн одоо ийм отхон хүү л үү. Тэгээ яг одоо нэг ямар ч хэсэг нэг аав ээжийнхээ бизнесийг өвлж авдаг хүүхдүүд байдаг шүү дээ. Тийм л хүүхд байсан байна. Тэгээд 20 орчим наснда яг оюутан байгаад бизнесийн удирдлагаар сурах гад явж исэн гэсэн. Тэгээд өөрөө тэгээд бас энэ эзотерик юмнуудыг аягүй сонирхдог байжгаад яг нэг өдөр ийм одоо ийм бид нар сэрэлт гэж ярьдаг штэ. Яг бүр ийм сэрсэн ийм 3 өдөр 3 шөнийг өнгөрөөсөн гэж. Тэгээ яг тэр үед болохоор зэрэг өөрөө их залуухан жоохон байсан. Тэгээ яг өөрт нь ямар мэдрэмж төрсөн бэ гэвэл яг өглөө ингээл сэрсэн чи яг нүдээ жихнээсээ анх удаа нээж үзэж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй сэрсэн гэсэн. Тэгэл ерөөсөө ийм одоо дуу хоолой сонсоол гинт хизээч өөрийнхөө мэдхгүй байсан зүйлсийг мэдээл ийм өөр газрууд руу явмаар санагдаал тэгээд яг биерээч тэр дээрээс нь одоо тэр сүмсээрээч тэр ингээд олон дэлхийн энэ тэнд олон хэсгүүдэд очоод одоо ерөөсөө хүн төрөлхтний бүх хүүхд түүхийг ингээд өнгөрсөн одоо ирээдүг ингээд мэдэрсэн гэж ярьдаг байхгүй. Гэтэ энийгээ бол баг нэгт өөлөж ярьдгүү хэрвээ яг генийн түлхүүрийг судлах юм бол хаан чин тухай бичээгүй байдаг. Зөвхөн подкастн дээр ч юм уу ярилцлаган дээр сонирхсан хүмүүст энийг ярьдаг. Яагаад гэвэл энэ point нь биш. Тэгээ энэ хүн яасан бэ гэвэл энэ тэр одоо залуудаа нэг одоо идэр залуул хүн байна шүү дээ. Яг тэр мэдрэмжийг авчиад тэр 3 хоногийн дараа тэгээд тэр мэдрэмж нь хаагдсан байгаа байхгүй. Тэгээ бүр унтаж чадахгүй ингээд маш их ингээд ийм энерги л мэдрээдсэн гэсэн. Тэгээ маш их мэдээллийг авсан гэж ярьдаг байхгүй. Ингээ харсан маш их зүйлийг харсан гэж ярьдаг. Тэгэнгүүт нөгөө хүн чинь миний мэдэрсэн зүйл юу байсан бэ? Яг юм хэмжээшгүй юм хөвцөлгүй хайр нөгөө аз жаргалгүй хүмүүсийн яриад байдаг бүх нөгөө нэг юм нөгөө гайхамшигтай зүйлсийг мэдэрсэн. Тэгтээ тэрийгэ хэлэх гэхээр үг байхгүй. Тэгээ яг одоо ийм гээд тайлбар гэхээр тайлбарлаж чадахгүй байсан гэж байгаа байхгүй. Тэгээд
энийгээ олох гээд яасан бэ гэхээр хашрын ерөөсөө энэ эзотерик аялал эхэлсэн байгаа байхгүй. Дэлхийн одоо бүх тэр нөгөө нэг шашин шүүтлэг, итгэл үнэмшил одоо бүр бөөм мөрөглөг хүртэл судалсан. Австралид хүртэл амьдарсан. Чигон мастер дээр очиж чигоны шав болсон байгаа. Ара урахуу гэдэг human design-ы одоо үндэслэн байгуулагч чинь баруун гарын шав болоод одоо энэ хүний дизайн гэдэг зүйл дээр ажилласан байгаа. И чинг судалсан байгаа. Зурхаагаар гэхдээ бүр нарийн яваагүй. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд бие сэтгэл оюун итгэл үнэмшил сүнстэй ажилдаг ингээд маш олон юмнуудыг ингээд судлаад тэгээд тэндээсээ юуг одоо ухаарсан бэ гэвэл тэндээс нэг л юмыг ойлгосон бүгд нэг юм ярьж байгаа юм байна. Бүгд Мгм. мөн байна гэдэг тийм мэдрэмж авсан байгаа байхгүй. Яг Мгм. миний мэдэрсэн зүйл мөн байна. Одоо багш болгонтой уулзахад ч юм уу орчин болгонд очиход яг энэ мөн байна л гэдэг мэдрэмж аваадсэн. Буюу тийм баттгал аваадсэн байгаа байхгүй. Яг яг Мгм. ингэж дэлгэрүүлж яриаггүй энийг бол бас зарим нь би дэлгэрүүлж өгч байгаа шүү за. Тэгээд Мгм. 2007 онд 4 онд билүү дээ. Яг энэ генийн түлхүүрийн сугрын ирэмб гэдэг дамжуулалтыг анх хүлээж аваад тэгээд сугрын ирэмбийн дамжуулалтаас эхлээд бичсэн байгаа. Тэгэхээр яг энэ генийн түлхүүр гэдэг энэ номыг бол 7 жилийн турш бичээд хэвлүүлсэн гэж ярьдаг байхгүй юу өөрөө. Тэгээд энэ генийн түлхүүр гэдэг ном нь бол яг үндсэн суур арга ясна суур нь биш арга ясна эртний хятадын одоо 2000 жилийн өмнө хятадтай одоо хятад тэгэхээр өнөөгийн хятад гэж бодож болохгүй шүү дээ тий. Эртний хятадын ичин гэдэг одоо ийм юу байдаг ийм зурхаан одоо арга хэс байдаг. Тэр бол яадаг вэ гэхээр орчлон хорвоогийн өөрчлөлтийн ном буюу энэ хорвоогийн 64 үнэн буюу 64 мөн чанарын тухай тийм одоо юм ухаан байсан. Энэ 64 ухааныг ингэж суур болгож тавьжаад энэ болгон дээр юм дамжуулалтууд хүлээж авсан байгаа байхгүй. За жишээлх юм бол ингээд ярих юм бол за генийн түлхүүр 10, генийн түлхүүр 11 байна. За энэ бол тэр чигтээ бөөм мөргөлтэй холбоотой түлхүүрүүд байдаг. Хэрвээ та ингээ одоо хүн профайлаа татаж аваад одоо онгодоо буулгацсан эсвэл онгодоо буулгах гэж шахдаг гэж ярьдаг шүү дээ тий. Эсвэл ингээд Мгм. одоо чи тамхтай байна чи энийг аваа гэд ярьсан гэд хүмүүс байдаг шүү дээ. За тэр хүмүүсийг ихэнх нь харах юм бол 10 11 гэдэг түлхүүр хаана ихтэй байдаг. Яагаад гэвэл энэ бөөм мөрөглийн энэ баруун тархины түлхүүр. За тэгээд ийм баруун тархины түлхүүртэй хүмүүст ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр жоохон нэг тийм тусгаарлагдмал нөгөө тийм бүтэц арга талтаа жоохон дутагдaltaй. Одоо янз бүрийн суурах, ингэх тех ажил төрөл төр юм мөртлөөсөө тэр бүтээлч тал нь асар хөгжсөн юм нэн сэтгэлтэй одоо ийм энергитэй хүмүүс байдаг жишээлбэл. За генийн түлхүүр Мгм. нэг болохоор цэвэр бүтээлч энерги, бүр цэвэр арга энерги байхгүй. Энэ бол бүр ингээд бүтээлийн эр энерги. За энэ энерги бол эр зориг, бүтээл, эхлэл гэдэг юм. За генийн түлхүүр 2 болохоор зэрэг цэвэр төгс бэлэг энерги гэдэг ч юм уу. За ингээд энэ түлхүүр болгонд нэг юм өөрийн гэсэн мөн чанаруудтай нэг юм өөрөө энерги байхгүй нэг түлхүүр. Тэгээ тэр түлхүүрийн угсаа гарлыг ингээд судлаад үзэх юм бол ямар нэгэн ихтгэл үнэмшилтэй очиж холбогддог. Бурхны Мгм. шашин, йог, бясалгал одоо нөгөө бясалгалчин дотор бас өөр байгаа шүү дээ. Випассана, юу энэ төр гэд өөр байгаа тийм ээ. Мгм. За Мгм. Христэлтэй бол маш олон төлөвлөлт холбоотой. Еврейн кабала гэж байдаг тий. За бөө Мгм. мөрөглийн маш олон нөгөө анимизм байгаа тий. Зүгээр одоо нөгөө нэг зүгээр л өвгдээцээ хүндлэх үзэл байна тий. Одоо нөгөө нэг онгоц тэнгэр гэж зарим нь ярьдаг, зарим нь зүгээр өвгдээц гэж ярьдаг тий. Зарим түлхүүрүүд бүр юм тэр чигтээ одоо юм элэв шидтэй холбоотой. Одоо яг Мгм. ингэж онгод болцсон одоо зайран болцсон мөртлөөсөө зарим хүмүүс зөвхөн ингээд төрөл хатандаа л ингэж одоо туслах зорилготой ирсэн онгодууд бус онгодууд байдаг. Зарим нь бол нөгөө бүр ингээд илэв шид үзүүлдэг одоо юм байдаг те. Гэтэл зарим одоо юм гэгэрсэн хүмүүс хинтээ ч харьцахгүй ингээд агууд ороо суучдаг бас юм хүмүүс байдаг тийм. Тэр болгон өөрөө нэг өөр энерги байхгүй. Тэгэхээр энэ Мгм. 64 түлхүүр байгаагийн шалтгаан энэ юу гэсэн үг вэ гэхээр орчлон хорвоод 64 төрлийн энерги байна. Мэдээж бүр олон болгож болно. Бид нар суур Мгм. зураг өнгөн дээрээс бүх өнгө өнгөдөг гэж ярьдаг шиг. Гэхдээ бид нар хамгийн жижиг нэгж хуваах юм бол дор хаяж 64 байна. Тэгээ энэ 64 түлхүүр болгонтой холбогдох юм бол маш олон зүйлийн бид нар утга учирыг тайлах юм байна. Маш олон бидрээс сөрөг гэж хардаг зүйлийн цаад мөн чанарыг ойлгоход биднэрт тусалж байгаа. Маш олон. Мгм. Тэгэхээр эхний ээлжинд ядаж өөрийнхөө профайлыг аваа тий өөрийгөө ойлгох нэг юм өөрийгөө толдох нэг юм эхлэл байхгүй юм. Тэгээ өөрийгөө төлтчхоор танд дэлхийг төлтөхөд амархан болчихно. Маш олон юмны тос усны ялгараад
одоо эхлэн тий сайн муу гэж байдгүй юм байна. Мгм. Эрг сүрэг гэж байхгүй юм байна. Дээр доор гэж байхгүй юм байна. Тэгэд маш олон зүйл дээр таныг энэ хүнийг ийм хоёрдмал сэтгхүүнээс салгадаг. Тэгэхээр яг энэ хоёрдмал Мгм. сэтгхүүнээс ингээд гарахыг л одоо бид нар сүнслэг амьдрал гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Яг үннийг хэлэхэд бол. Мгм. Юусе Мгм. гэгэрхтэй холбоотой биш. Альва зүйлийг зөвхөн тарихаараа хоёрдмал сэтгхүүгээр шугамн сэтгхүүгээр харахыг л одоо энэ бол бид нар логик сэтгэл гэж нэрлэж байгаа шүү дээ. За энэний цаана үр Мгм. хэмжээсүүд байгаа юм байна гэж харах нь өөрөө ийм одоо латерал буюу ийм өөр хэмжээсэн сэтгхүүнүүд болж байгаа. За энэ юмнуудыг бид бүгдийг нийлүүлээд нэг савнд хийчихэж байгаа нь энэ жоохон эвгүй шүү, энэ бусдаас өөр шүү, энэ гажиг шүү, эсвэл тэр хүн өөрийгөө би сүнслэг шүү л гэд нэрлэж байгаа. Тэгэхээр Мгм. энэ сүнслэг гэдэг энэ сэдв бол өөрөө ингээд зүгээр бид нар мэдгүй бүх юмаа хийцэн байгаа юм том сав. А гэхдээ эндээс ингээд Мгм. үзэх юм бол зүгээр л бид нар мэдгүй юмнуудаа хийгээд нэг савнд нэрлэлчээр тэр ингээд тусдаа зүйл болохгүй шүү дээ. Тийм л Мгм. зүйл байна. Тэгэхээр одоо энэ бүх арга билэг одоо сүнслэг энэ тэр гэдэгүүд бол зүгээр л өгнүүд байхгүй. Зүгээр л тухайн зүйлийг бид нар хүн эмчээ хоорондоо одоо бид нар бодлороо телепатикли ярилцаж чадахгүй юм чинь үг хэрэглэнэ, харцаа хэрэглэнэ, гар хөлөө хэрэглэнэ. За үг бол биднэрт хамгийн Мгм. том зэвсэг болж өгч байгаа шүү. Бид нар ямар нэгэн үгийг сонгож авч тухайн зүйлийг нэрлэхээс зүгээр аргагүй л болно. Тийм учраас бид нар тэр Мгм. үгийг сонгосон. Тэгэхээр Мгм. ингэж л ботход ер нь болно. Түүнээс ч тэр чин тийм юм биш үү? Тэр чин тэгдэг гээ үсттэй. Энэ бүх юм бол зүгээр л одоо юм сураг чимээнүүд л байхгүй тий. А яг жинхэнэ үнэн юу юм бэ гэвэл яг хүний доторлаа. Мгм. Хүн юмыг идээд амттай амтгүй хинээрч залахгүй мэддэг. Яг тэр хинээрч залахгүй энэ үнэн байна гэдэг мэдрэмж. Тэгэхээр яг энэ генийн түлхүүр бол яг тэр магадгүй хэний ч хүрч чадаагүй тэр утсыг таны дотор хүний дотор байсныг ч мэдгүй байсан тэр хөг гихшүүдийг дуургадаг байхгүй. Өө би чинь Мгм. нэрээ одоо нөгөө гэрийнхэнтэйгээ танилцсан чинь гайгүй хүмүүс байсан байх гэдэг шиг өөрийгөө харсан чинь өө би ийм байсан юм байна. Өө би тиймсэн байна. Тэгэл тийм л одоо номдоо тэгээд аюух ингээд хамт Аа. шимждэг штэ. Аа тэгэхээр энэ бүх Аа. зүйлсүүд бол таны мөн чанар байхгүй. Тэгээд та өөрийнхөө Аа. өөрийнхөө мөн чанартай холбогдох нэг арга нь л гений төлхөөр нэг юм хаалга. Мгм. А энэ бүх зүйлийн хариулт бол биш. Гэхдээ ерөнхийдөө бол сүүлийн үед байгаа хамгийн тийм холистик одоо системүүдийн нэг л гэж би боддог доо. Мгм. Мэддэгтэй гэх юм уу? Нөгөө нэг Бод. тэгээд жоохон асуулт хөнгөө асууя гэдэг. Арай хүн тий юун дээр тий нөгөө айлаас ирэхээр авдраа бодол гэдэг шиг ер нь бол гол гайхаа санаа нь эндээс тий нөгөө нэг өөрөө өөрөөсөө л одоо тэр хайгаад байгаа зүйлийг хайгаач ээ. Иргэн Yes. тойрноос ч юм уу тий тийм биш. Тэр ирээдүгээс ч юм уу тий биш. Одоо цагаасаа тэгээ өөрөө өөрөөс хайгаарай гэдэг тийм санаа яваад байх шиг Мгм. ба. Тэнгүүд сүүлийн үед ялангуяа одоо медитейшн те бясалгал за тэгээд одоо энэ сүнслэг байдлын талаар ч юм уу бас өмнөх одоо миний мэдхээр өмнөх одоо 10 жилүүдийг болдвол сүүлийн одоо 10 жил ч гэдэг юм уу те сүүлийн жилүүдэд маш олон хүмүүс те одоо олон давтамжтайгаар ингээ ер нь дэлхийн нийтээр ингээд яриад хилцээд эхэлсэн байгаа тий. Тэгээ энийг бол бас технологийн одоо хурцтай хөгжил бас явагдаж байна тий. Тэрнтэй бас ингээ холбоод бас тайлбарлаж болох бах тий. Энэ дээр цараагийн маань бас бодол юу ямар бодол явдаг вэ? Эхний маань асуул. Хоёр дахь За. асуулт хамтдаа асууж. Яна. За. Одоо одоо ер нь бидний ийм суур одоо үзэл бодол гэх юм уу нэлээд тийм өөрчлөлт орж ийн те ялангуяа энэ сүүлийн 3 жил бидний магадгүй өмнө зөв гэж бодож байсан зүйл те эн чи яг зөв үү гэдэг асуулт руу бидрийг авчирч байна те буруу гэхээс илүү яг зөв үү эсвэл үнэн гэж итгэж ирсэн юм чинь үгүй өөр бас нэг ийм үнэн биш те тэгвэл одоо аль нь үнэн юм те хоёулаа үнэн юм уу эсвэл энийг яаж харах хэвээр ингээд бидний нэг юмыг харах тэр нэг фундаментал сэтгэлгээ те суурь сэтгэлгээ нь бас нэлээд тийм өөрчлөлтүүд ороод байгаа жил өдөр хоногуд өнгөрөөд ах шиг санагдаад байгаа Мгм. тийм Мгм. энэ дээр Ааха. За яг одоо нөгөө холбоотой хоёр асуулт гэж тий. Тийм яг одоо технологийн хөгжил ингээд асар хурдцтай явагдаж байна гэдэг. Энэ хурдцтай хөгжил бол одоо сүүлийн бүр ингээд 50, 60, 70 жилд бол бүр ингээд бүр өсрэлтүүд маш том өсрэлтүүд хийж штэ. Өмнө нь ингээд
хүн төрөлхтөн ингээд нэг 100 жил 200 жил явж хийдэг байсан 50 жил явж хийдэг байсан үсрэлтүүдийг өнөөдөр бид нар баг 5 сар 5 хоног тэгээ баг л ингээд мэдээ шалгах болгонд л одоо бүр ингээд энэ ийм чип гаргасан байна тэгсэн байна одоо энэ ийм жижигхэн чипээр ингээд энэ одоо бүх компьютеруудыг ингээд одоо хэмжээний ийм процессинг павер гарч ийн гээл тэгэл AI чинь тухай одоо бид нар нэг жил 2 жилийн өмнөөс л одоо сурганд дуулдаж эхэлсэн шүү дээ. Нэг 2 3 жилийн өмнөөс л Elon Musk гарч ирээл Google ингээл шатар тоглодог ялаа гээл мэдээж яг өмнө нь байсныг бол одоо ингээ хүмүүс саяхнаас мэддэг болоо. За тэгсэн чинь одоо бүр яаж юм хэр өдөр тутамдаа хэрэгэлдэг болчихлоо. Тэ? Одоо бүр ингээд яг юу ч болоод байгаа юм тий. Нэг би яг ингээд заримдаа боддог хгүй ингээд анх касет ингээд англи хэл сурч байхдаа би FM-с дуу бичиж аваад Britney Spears Eminem-ийн одоо Baby One More Time-аар анх эхлээд тэгээд би Eminem-ийн Eight Mile-ыг ингээд үгийг бичээд дагаж ингэж одоо өглөх төвшөнд хүрээд би яг тэр үед за би ер нь англи хэл гэдгийг би сурчлаа гэж бодчихсон байхгүй. Тэгээд тэр касетны дараа тэгсэн. Тэгээд тэр касетэн тэр дуу бичин гэдэг чинь ямар хэцүү байсан бэлээ. Тэгээ одоо ингээ ярихаар яг эртний хүн шиг сонсогд. Гэтэл би эртний хүн биш штэ. Би чинь жоохон залуу хүн штэ. Тэгсэн чинь тэрнээс хойш юу болсон гэхээр CD гарлаа. Тэгээд тэр мини одоо нэг мини диск гэдэг юм гарсан. За тэгээ floppy, MP3, flash. Тэгээ сүүлдээ flash нь micro SD карт болоод одоо юу ч байхгүй болсон. Бүх юм ингээд үүлэн дээр гэдэг болсон. Тэгээ одоо хамгийн сүүлд хизээ би micro SD карт ашигласнаа санахгүй байгаа байхгүй. Яг үнэндээ бол гих мэтчлэн. Тэгэхээр ингээд зөвхөн тэр санах хойны төвшөнд ингээд юм ингэж хөгжсөн байна шүү дээ. Тэгвэл санах хойноос гадна одоо тэр техник хангамж өнөөдөр маш хөгжин. За техник хангамж нь сайжирчингууд програм хангамж нь дагаад төсч дээ. Тэр техник хангамж гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр савн шүү дээ тий. Одоо хэрэг би бол IT-ийн хүн биш гэхдээ зүгээр ер нь бодоход тэр бол арга гэсэн буюу савн яг арга нь баггүй юу. Програм хангамж бол яг бэлэг нь одоо тэрэн дээр сууж ажиллах одоо юм ингээд бэлэн болсон үедэл тэр юм чи орж ирж суун шүү дээ тий. Дийлэхгүй юмн дээр програм бичихгүй шүү дээ. Ер нь бол санах хойно байхгүй, хүчин чадал нь байхгүй. Тэгэхээр бид нар ингээд юм нь бэлтгэгдэл дээр нь юм нь орж ирэл, юм нь бэлтгэгдэл дээр нь юм нь орж ирэл энэ ингээд цикл маш хурдан яваад эцэстээ энэ одоо юунд хүргэнгүй гүрж ийн вэ гингүүт өнөөдөр би тоосос оруулах шаардлагагүй болчлоо. Румба аваад тавьчих. Аяга уух шаардлагагүй болчлоо. Аяг уугчт болчлоо тий. Ингээд баг зурагт мурагт одоо ингээд юу ингээл нэг одоо нөгөө систем хөгжим тийм юм нэг хэрэггүй болчлаа. Ингээд бүх юм ингээд нэг болчлоо. Одоо боломжнд байгаад англиар ярьдаг бол ингээд бүх юмыг ингээд баг амаараа, нүдэрээ, харцаараа хөгжлийн бэрхшээлтэй бол баг бодлороо ч үдирддэг болно гэд машин барьж сурах шаардлагагүй болчлоо. Тэг ингээд маш олон юмнаас бид нар хөнгөлж өгöd байгаа байхгүй. Буюу нөгөө нэг аргын ертөнцийн дээр нөгөө нэг нохот битэг мод гэдээ ярьжсэн шүү дээ. Ингээд нэг юм сурчаал тэрүүгээр ингээд зодоо яваад идэг. Одоо бидрийг тийм боломжгүй болгоод өгчөж байгаа байхгүй. Одоо нэг айгу мундаг машиныг юм чаддаг болчоор л тэрийг ингээд яриад. Одоо тийм боломжгүй шүү. Бүх юмыг автоматжуулаад өгчлөө. Дараа үеийн хүүхдүүд гарч ирээд би энэ чинь ингэж явдаг байсан гэж зовлон мовлонгоо яриул одоо хүүхдүүд ямар тэгээд одоо яах юм? Тэг яах юм хүүхдүүд те? Хэлбэр нэг юм болж. За тэгэхээр ингээ юу болж ирэхээр бид нарт асар их цаг гарч ирж байна. Асар их цаг гарч ирж байна. Тэгээ энэ цагийг бид нар одоо юугаар дүрэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Энэ цагт бид нар яах ёстой вэ гэхээр одоо амьдрна. Одоо амьдрц сурна. Одоо гэрийнхэнтэйгээ танилцсан тий. Нөгөө ковидын үеэр хүчээр гэрийнхэнтэйгээ орсон. Тэр чин трейлер байхгүй юу? Тэр чин трейлер одоо хоёр дахь асуулт руу орж ш тий. Трейлер байсан. Одоо жихнээсээ бид нар амьдрна. Одоо бид нар ингээд гадна дотноос юм хайж гүйхгүй. Одоо бид нар яг ингээд өөрийнхөө утга учираа олоод өөртөөгөө холбогдоод тэгэл яг өөрийнхөө мөн чанараараа амьдрах ийм цаг хугацааг систем цаанаас нь гаргаж өгч байгаа хгүй бид нарт. Тэгэхээр энэ хувьсгалууд бидрэг робот болгоод ингээл нэг юм өөр гар руу аваачаа тэр асуудлын гол нь тэр биш. Энэ бүх хувьсгалууд энэ бүх инновацуудыг хийж байгаа хүмүүсийн чин зүрх сэтгэл зорилго нь юу вэ гэхээр хүний амьдралыг хэлбэрчлэл гэдэг зорилготой байна. Харин хэлбэрчнийхаа дараа тэр цаг хугацаа, эрчим энерги та юунд зарцуулах вэ гэдэг чинь хүний сонголт болж өгч байгаа. Буюу бидний хамгийн том ажил яг юуг хийж юунд анхаарлаа хандуулах вэ? Юунд цагаа зарцуулах вэ гэдэг нь бидний асуудал болчих жоох. Өмнө нь бол систем шийдээд өгчдөг гэсэн. Тэгээд бид нар яаж нэхэр хямралд орж байгаа юм. Тэгэхээр
энэ шилжилт, энэ хөгжлүүд бол бүгд бидний төлөө явагдаж байгаа. Тэгээд бид нар энэ хөгжлүүдийг ашиглаад энэ гарч ирсэн сул энерги цагаа одоо юу руу юулах вэ гэдэг маш юм хариуцлагатай цаг үед бид нар одоо амьдарч байна. Тэгэхээр бүх энэ хөгжил юмыг сурна, дагна, одоо AI-ыг амьдралаараа ашиглана, тэ одоо зовох шаардлагагүй. Одоо ингээд 7 цагт 100 ном унших шаардлагагүй болцсон. Ер нь хэрэггүй болцсон. Тийм. Ер нь өмнөөс чинь тэр номны бүх юмыг мэдж байгаа эйжентүүд удахгүй ингээ ажлыг чи хийгээд өгнө. Тэр та талхамаасландаа санаа зовхоос илүү яаж утга учиртай амьдрах вэ гэдэгтээ санаа зовхол болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ бол ингээд цэвэр өөрөө дэлхийн ертөнц өөрөө бэлгийн тал руу явж байгаагийн илрэл гэхгүй. Дэлхийн ертөнц илүү их технологиг бүтээх зорилготой биш. Ер нь бол бидний зорилго илүү хөгжлийг авчрах байсан. Одоо тэр үе ингээд ер нь бид нар хөгжлийнхөө оргил руу нэлээд төхөөрөгчлөө шүү дээ. Одоо дараагийн шатнд хүмүүс юу ярьж ихээр урт наслах тухай ярьж байна, удаан жаргах тухай ярьж байна, тий. Залуу сайхан болох, залуужих хөгшөрөхгүй байх, бүр өөхөхгүй байх тухай ярьж байна. Сая Брайан Джонсон бол тийм зүйлийг ярьж байна. Одоо дэлхийн бүх хөрөнгөтэй инфлюенсер гэсэн хүн болгон өнөөдөр эрүүл мэнд гэдэг зүйлийн тухай ярьж байна. Тэгвэл яагаад бид нар эрүүл байх гэдэг юм бэ гэвэл амьдрахын тулд. Гэх мэт шингэл буцаал нөгөө тойрог дээр ингээл дахин ярил юм л та. Тэгэхээр үндсэн санаа нь бол одоо надад санагдаад байгаа, харагдаад байгаа зүйл бол бидний энэ зууны одоо дараагийн чаленж бол ингээд би өөртөө зориулсан өөрийнхөө амьдралыг хэрхэн бүтээх вэ? Гэхдээ энэ бүтээх нь болохоор хичээл зүтгэлээр биш, зүгээр юм урсаж гаргах зүйл юм байна. Тэгэхээр би одоо нөгөө сүлэлтүүлэн гэж ааш энд явагдаж байгаа бүх техник технологийн хөгжил зүйлийг би өөрийнхөө дотоод мөн чанартай уялдуулаад сүлэлтүүлээд миний амьдрал бүтэх юм байна. Түүнээс биш би шүдээ зууж, гараа зангидаж, хөмсгөө атруулж амьдрахгүй юм байна. Яг тэр үе бол өнгөрсөн байна гэдэг тийм одоо 90 үед хүл тавьж байна гэж харж байна. Яана асуултаас амар ингээд тойрцсон уу гэдэгхгүй бүр Үгүй. нэг юм ярихраа ингээд өөрийнхөө яриандаа ороод идэг байхгүй айгүй төвхтэй. Sorry. Нөгөө сараа маань өөрөө айгүй нэг гоё нэг юм. Юмыг нэг гоё тийм далаацтай тайлбарладаг болохоор надад ч гэсэн сонсоход айгүй таатаага учраас би ингээд асуулт өгсөхгүйгээр ингээд сонсоод штэ. Тийм тэгээд сая Сарагийн маань ярьсан үг ингээд тэгээ сонсохлоор бид нар өмнө нь те нөгөө нэг одоо аж ахуйч гэдэг юм уу те фарм ингээд эрхлээл юм хөдөө аж ахуй суурьтай ингээд нийгэм явж байсан бол тэгээ дараа нь ингээд технологи суурьтай болоо те тэнгүүд өмнө нь магадгүй бид нар ахуй ажлыг хийх нь бол бидний хувьд нэлээд бас асуудал байдаг те байсан бол одоо нөгөө угаалгын машин юу гэдэг аяг тав угаагч гэдэг юм уу те нөгөө хэрэгслүүд гарч ирээ шийдээд өгсөнтэй адилхан одоо нөгөө ажил дээр ажил гэж бодоод бидний хийгээд байдаг юм чинь бас тодорхой хувийг нь одоо энэ AI эйжентүүд те ингээд шийдэж өгөөд эхэлчлээ. За тэнгүүд бидний дараагийн нөгөө эрэл хайгуул гэдэг ч юм уу дараагийн нэг бид нар одоо төвшөнд очиж байна те. Тэгээд тэр нь эргээд гэхдээ өөр дээрээ ирж байна те. Өөр дээрээ ирж байна хүмүүс өөрийгөө таньж мэдэг. Тэгээд Сарагийн маань түрүүний point бас надад нэг их таалагдлаа. Арга бэлэгтэй манаас бас нөгөө програм системийн хувьд суурь нөгөө нэг системийн бүтцэн нь бол те дэд бүтцэн нь бол арга нь агаад програм хангаж маань болохоор бэлгэн гэдэг ингээ бас үзүүлээд ойлгож болох юм аа гэдэгтэй адилхан хүний хувьд ч гэсэн те нөгөө физикал эрүүл мэнд те биеийн эрүүл мэнд нь бас арга нагаад байна те эрүүл биед сараад онцно гэдэг нэг үгдээс манаас хэлсэн байна те тэгэхээр бас биеийн эрүүл мэндэд анхаарат гэд тэгэхээр одоо энэ дэлхий дээр бас амьдарч байгаа нөгөө нэг мундаг биднээс бас төрүүлээ алхаа явж байгаа хүмүүс бол бас эрүүл мэндэд анхаарч байна те дараа нь бас биеийн эрүүл мэндэд анхаарсан бол одоо сэтгэлийн эрүүл мэнд те өөрсдийнхөө нөгөө оюун санааны хувьд оюун санааны хөгжлийн хувьд бид нар ямар байхаагүй тэн дээр анхаарат байна. Тэнгүүд бас нэг ийм том хувьсэл яваад ах шиг байгаа тий. За ингээд сая бол бид нар илүү нэг юм task oriented хувьслуудыг бас ярьсан бол хүмүүсийн mindset-ийн аягүй том shift-үүд явагдаж байгаа тий. Магадгүй нөгөө өнгөрсөн цаг хугацааны нийгмийн гол суурь нь одоо компани суурьтай ч гэдэг юм уу байгууллага суурьтай ферм суурьтай байж байгаа дараа нь компани байгууллага суурьтай байгаад магадгүй ажил мэргэжил гэдгийг илүү нөгөө позишнтэй холбоотой ч юм уу тий баялаг гэдгийг нөгөө эд хөрөнгө гэдгийг баялаг гэдгийг тий эд хөрөнгө ч юм уу материалын төстэй холбоодог байсан бол энэ парадигм бас тий энэ бас нэлээд өөрчлөгдөж байгаа тий маш том mindset-ийн одоо тийм өөрчлөлт явагдаж байгаа энэ дээр бас ямар бодолтой байдаг вэ?
Үргэлжлүүлээд асуухад. Mindset change. Тийм. Яг одоо нөгөө энүүгээр хүрсэн замаар одоо энэ хүртэл ирсэн аргаар тийшээгээ явахгүй гэдэг үг байдаг шүү дээ. Тэгээд одоо нөгөө сайлаа бэлтгэхэр саваа бэлтнэ гэдэг тухаас ярьлаа шүү дээ, тий. Одоо их сайхан юмыг ойлгоод ирээдүйн хөгжил рүү ороо шин зүүн руу ингээл орж ийн гэж бид нар жил болгоно л яг үнэндээ ирдэг шүү дээ. Улс төрч болгон компани захирал шинээр юм авсан хүн болгоо ер нь дандаа тэгж ирдэг шүү дээ. Ер нь та нар ингээ анзаардаг. Одоо л би Аа. алаад өгнө. Дараагийн семестрт л ална ч гэдэг юм уу. Дараагийн жилээс л ална ч гэдэг юм уу. Тэгээ нөх хүмүүс бид нар чи өөрөө тийм аюу гай тэмүүлэлтэй. Тэгээд гэтэл тэр тэмүүлэл өөрөө одоо яг бидний дотоодоос л гарч байгаа зүйл байхгүй. Бид нар өнөөдөр энэ гой хэлбэр амьдралыг бид нар хүссэн шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүмүүсийн амьдралыг хэлбэр болгох эрэгтэй хүмүүс бас их хүссэн байхгүй. Эмэгтэй хүмүүс ч өөрсдөө хүссэн учраас асар их энэ гэр ахуй юмнуудыг ингэж хэлбэрчлэх юмнууд гарч байна. Ажил дээр ингээд хүмүүс ингээд өөрсдөө л хүмүүс одоо зовдөг, хэцүү байдаг, олон давтагддаг ажлыг хүмүүс хийх дургуул байдаг шүү дээ. Ер нь бол тэгэнгүүт тэр гомдолдог юмнуудыг ингээд хэлбэршүүлэл өгч байна. Тэгээд ингээд одоо савыг ингээд бэлтээд өгч байна л та. Ингээд савыг бэлтээд өгч. Одоо тэр майндсет чинь гэдэг чинь энэ савн дотор орж ирэх нөгөө сайлаг яриад байгаа байхгүй тий. Энэ сайлаг ярьж байна. Дахиад энэ ингээд одоо орж ирсэн. Дахиад дараагийн бид нар шилжилт хийнэ. Тэр дараагийн шилжилтэнд л одоо бэлтэж бид нар одоо оюун ухаанаа, бие сэтгэлээ хамаг юм мал ингээд бэлтээд байгаа юм болов гэж би бодоод байгаа ш. Тэгэхээр тэр Дараагийн mindset шилжилт нь юу вэ? change гэдэг бол тий одоо өмнө бид нар даяаршил гэж 2000 онд бол бүх юмыг даяаршил гэж ярьдаг байл ш. Тий. Аа. Даяаршил Батлал маяаршил бүр юм тий. сэдв байхаа болчихлоо ш. Тий. Тэгэнгүүт одоо ерөөсөө энэ өөрчлөлт биш дээ энэ хөгжил гэдэг чинь өөрөө тогтмол зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх юм mindset change буюу оюун ухааны өөрчлөлт явж гин гэж би бодоод байгаа байхгүй. Өмнө нь болохоор бид нар дараа нь ямар өөрчлөлт тий ингээл өөрчлөлт ирэнгүүт өөрчлөлтөнд реакц үзүүлээл эхлээл туггуутаал тэгэл бууж өгөөл тэгэл сураал тэгэл өөрийн болоход тэгэл тухтаа бүстэй орол одоо нэг юм циклэр ингээл байнга явдсан шүү дээ бид нар ч бүх юм дээр. Одоо бол юу болчихж байгаа гэхээр юу constant юу хизээж өөрчлөгдөхгүй гэвэл өөрчлөлт хизээж өөрчлөгдөхгүй юм байна. Тэр тухтай бүст орохын төлөө амьдралын зорилго болгодог байсан бол одоо тухтай бүс өөрөө өөрчлөлт юм байна гэдэг дээр одоо суух тийм цаг үе ирчээд байгаа байхгүй. Өөрчлөлт гэдэг бол бидний тухтай бус юм байна. За ингээд ярихаар амар энигматик. Тэрийг ингээд өөрчлөлт гэдэг үгийг биш нэг үгээр солиод хэлэхэд хөдөлгөөн гэдэг үгээр сольж. Ирээдүйд бид нар байнгын одоо энэ тасралтгүй хөдөлгөөн дотор оршно. Бид нар тасралтгүй сурсаар байна, тасралтгүй өөрчлөгцөөр байна буюу бидний энэ бие махбод одоо бидний нэгэ сайжруулах гал ингээд байгаа чи энэ бие ч гэсэн өөрөө асар хувцлыг туулна. Тэр энэ нь бид нар оюун ухаанаараа өөрсдөө бэлтгэж байгаа байхгүй. Бүх зүйлд ингээд бэлэн болж байгаа юм, туулах чадвартай болж байгаа. За энэ яагаад ингэж байгаа юм бэ? Энэ ингээ шин зүйл юм өгөхөр ерөөсөө шин зүйл биш. Энэ бол бүр орчлон хорвоогийн одоо нөгөө үүсэл эхлэлээс хойш байсан зүйл. Энэ бол юу гэхээр энэ бол хөдөлгөөн. Дэлхийн өнөөдөр тэнхлэгээ эргэж байгаа. Дэлхийг сар тойрж байгаа. Дэлхийн нарыг тойрж байгаа. Нар өөрөө галактик дотор байгаа. Галактик өөрөө эргэлдэж байгаа. Галактикууд бас эргэлдэж байгаа. Биднэрт л энэ зүйл нь штэ бүх зүйл хөдөлгөөнгүй констант юм шиг яг одоо харагдаад байгаа боловч яг одоо мөчтөө төвлөрөх юм бол бүх зүйл тасралтгүй хөдөлгөөн, тасралтгүй сүлтийн дунд л байгаа юм байна гэдгийг одоо бид нар оюун ухаанаар гүйцэж ирэх тийм цагт ирж байгаа юм. Өмнө нь бидний оюун ухаан нөгөө асуудлаа шийдэх гээд амьд үлдэх дээр анхаарал айгүй завгүй байсан бол одоо ингээд завтай болонгууд бид нар амьдрал угаасаа өөрчлөлт юм. Юу тогтмол вэ гэхээр зовлон гэдэг өөрөө тогтмол гэж ярьдаг шүү дээ. Зовлон гэдэг бол өөрөө өөрчлөлтийн эхлэл шүү дээ. Тэгэхээр би ингээд амар хадуурж яваад байгаа мэдгүй байгаа ч гэсэн ирээдүйн одоо mindset change гэдэг бол хүн болгонд өөр байх бах. Гэхдээ хүн болгоны хувьд юу үнэн байх вэ гэхээр өөрчлөлт үргэлж үнэн байна. Юу ч нэг хэвэндээ тогтохгүй. Тэгээд одоо нөгөө Экхарт Толлегийн одоо цагийн хүч гэдэг номыг хүмүүс аяух ярьдаг шүү дээ. Тэр одоо цагийн хүч гэдэг ном дээрээс биний ойлгосон зүйл бол яг одоо цагт байх юм бол бүх зүйл хөдөлж байгааг, бүх зүйл амьд байгааг бид нар анзаарах юм. Би байхгүй өөрийгөө тэмтгштэглээс гаргаад эгоогоо тэгштэглээс гаргах үед хорвоо дэлхий ямар амьд юм бэ? Ямар хөдөлгөөнд оршд юм бэ гэдгийг бид нар хартгал юм байна л да. Тэгэхээр магадгүй бид нар ирээдүйд яг тийм бие үзлээсээ ангижраад бие үзэл нь жоохон багасаад системик үзэл рүү явж эхлэх байна. Хүн өөрийгөө одоо сараа гэдэг хүн дээрээ төвлөрөхөөсөө илүү систем рүүгөө төвлөрөх,
сараанууд одоо бид рүү төвлөрөх гэж одоо ярьж сүүлийн үед хүмүүс аягүй их ярьж байгаа. Яг энэний шалтгаан бол энэ бол зүгээр нэг юм сүнслэг зүйл биш аахгүй. Энэ бид нар угаасаа бит системтэй болцсон. Одоо ганц ширхэг хүн гал болохгүй гэдгийг бүгд ойлгодог болсон. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй. Энийг бид нар өөрсдөө яг дотооддоо хүлээн зөвшөөрөөд би энэ хүн гэдэг супер организмын нэгэн хэсэг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй л би явж байгаа ахалт ер нь бодоод ах шүү дээ. Тийм. Тэгэл одоо энэ би чинь сүултээ миний ч баг би байха болоод баг өөрийгөө ирүүл авчих юм миний ажил болоод явчих байгаа. Зүр би гоё амьдрахын төлөө биш. Зүгээр ахаа би ажиллаад хийж ин гэдэг шиг бид нар болох юм шиг. Тэр яг тэр зүйл рүү бэлтгэгдээд байгаа ах гэж бодож чинь. Гэтэ айгүй ингэж үсэрч ирлээ тий. Надад бол юу вэ? Гоё айгүй тийм нөгөө мүлжүүртэй гэдэг шиг тийм тийм. Айгүй олон юмыг ингэж шууд бөөндөл ярьчих чинь л та. Ер нь бол тэгтгэлтэй би угаасаа. Тэгээ сонсож байгаа хүмүүс маань яг нөгөө хүлээж авах хэрвээ сонсож байгаа хүмүүс дотор маань тий жоохон тийм дахиж лавлмаар асуумаар тийм санагцсан асуулт хэсэг байвал бас комент хэсэгт бичээрэй. Тэгээ миний хувьд бол ингээд дараагийнхаа яриаг сонсоход бол маш гоё тийм нөгөө нэг маш одоо их агуулгыг биднэрт богино хугацаанд хүргэхийн тулд бол нэлээд тийм нөгөө гүнзгий төвшөнд сая бол ярьлаа шүү дээ тий. Өнөөдрөөрөө бид нар байгаа нөгөө одоо цагтаар тэрвээ бид нэр төвлөрч чадах юм бол бүх зүйл нөгөө агшин хормоор бүх зүйл өөрчлөгдөж байгаа гэдэг. Тэгээ бодингүй ухаанд ч гэсэн бас яг энэ талаар гардаг. Тэгээ бүх зүйл юу үнэн бэ гэсэн нөгөө бүх зүйл агшин хормоор өөрчлөгдөж байгаа нь үнэ. Нөгөө өнөөдрийн одоо жагаа ч гэсэн те сараа битэр ч гэсэн өчтөрийнхоос өөр байгаа те маргааш ч гэсэн дахиад өөр болно. Яг энтэй адилхан. Хоёр дахь санаа нь энэ нөгөө бигээс бид рүү гэдэг дээр тий одоо яг хүн болго эргээд хойлонгийн эхний хэсэг яриа бол нэлээд өөр дээрээ төвлөрөх өөрийгөө дотоод ингээд өөрийнхөө мөн чанарыг ингээ ойлгох хуудлах хэсэг байлаа. Тэгээд одоо яг дараагийн хэсэг рүү шилжиж явах шиг байна. Хойлонгийн яриа өөрөө ингээд органикли санаасаа тэгээд нөгөө бид гэдэг дээр ирж байна те. Тэнгүүд бас зүйлүүд нэг яригадаад байгаа сэдв нөгөө нийтийн ухамсар те ер нь бяцлал хийсэн ч гэсэн ингээд нийтээрээ бөөндөө хийх те ингээд нөгөө нийтийн ухамсарын талаар бас яриад байгаа. Тэгээд тэр нь дахиад ингээ хэрэг гүнзгийрүүлээд ингээ ярих юм бол явж ер нь баг би гэдэг чинь баг те бүр нилээ ахсан ингээд би яаж ахсан төвшөнд ярьж байгаа шүү. Сонсноо олж байгаа ахсан төвшний нилээн тийм ойлголтоор ингээд миний тэгтээ сонссон зүйл яах юм бол баг би гэж баг яг энэ бид нар ингээ хуваад яагаад болохоос баг байхгүй өөрөө энэ бид нар чинь нийлээд нэг одоо тийм амьд организмыг бүрдүүлж байгаа те. Нөгөө бидний бие дотор байгаа эд эсрэг байгаа ш нэг интент те. Өөр ингэсэн үүрэгтэй. Өөрийнхөө үүргийг гүйцэтгэлж яг тэрэн шиг бид нар бас нэг юм өөр ингэсэн үүрэгтэй энэ дэлхийн ертөнцтэй хороо дээр ирээд тэгээ ингээд тодорхой хугацаанд ингээ өөрсдийнхөө ажил үүргийг гүйцэтгээд дараагийнхаа одоо аялалтаа гардаг. Баха гэдэг ойлголтыг би бас байхаа жоо гардаа гэдэг ойлголтыг бас сонссон. Тэгээ тэрнтэй бас төстэй санааг түрүү хэлвөө гэж би ойлголоо. Ер нь бол зүгээр базаад хэлэх юм бол би гэдэг бол төөрөөтөл шүү дээ. Нарыг хэлхээс айж байгаа зүйл маань бол яг тэр л аахгүй. Одоо яг энийг ингээл хэлчихлээ. Яг би гэдэг чинь өөрөө төөрөгдөл шүү. Ингээд хэлэхээр ямар мэдрэмж төрж ийн те. Яг биэнд чи яг ямар мэдрэмж төрж ийн. Хаан чинь ямар мэдрэмж төрж ийн. Тэрийгээ л чагна. Яг тэнд чинь тэр би чинь байгаа. Тэгээ тэр нөхөртөө угаасаа ажиллахаар тэр төөрөгдөл угаасаа арилаад хөнгөрчин. Тэр бидний тэр би гэж бодож байгаа бодол болгон бидний тэр төрөгдөлтэй холбоотой. Энийг яриад байгаа юм болохоор л жоохон бэлэг рүү ороод жоохон сүнслэг болол эхэлчихэж байгаа байхгүй. Тий. Хоёлаа энэ дэр нэг тэр ялгааг дахиад нэг тайлбарлах өгч тэ. Түрүүн хоёлаа хийсэх нөгөө өөрийгөө дотроос нь ингээ сайн мөн чанараа ойлгоод өөрөө өөртөө ажиллаа гэдгсэн тэ. Тэр чинь бас яг зарим хүмүүс магадгүй биг ойлгоод байж магадгүй тэ. Тэр чинь болохоор яг нөгөө мөн чанараа илүү ингээд тэрнээс иш нөгөө big төв болгоод яваа гэсэн бас биш тийм ээ. Тэр маань бол дараагийн хэсэг дээр илүү сайн яригдаж гарч ирлээ те. За. Бас нөгөө тэр яриа маань яг л нөгөө ямар нэгэн тийм урьдчил бэлдсэн одоо юу гэх юм. Энэ тэдэн минут ийм ярина гэсэн байдлаар биш. Тэр яг өнөөдрийнхаа яриаг яг энэ цаг мөчтөө өөрсдийнхөө нөгөө яриан дээрээ тулгуурлаад тэгээ миний хувьд ялангуяа дэлгэрүүлж асуухыг хүссэн зүйл яриулахыг хүссэн зүйлээ ингээ асуугаа явж байгаа учраас
магадгүй ингээ зарим сэдв бид хоёр яриа айгуу тэлээд нилээ ингээ тэлээд тэгээ өргөн болоод зарим сэдв нилээ ингээ бид нарийн тийм тодорхой юмнууд яриад байж магадгүй. Тэгэхээр энийг бас ингээ бинцэл сонсон шүү манайхаа гэж нөгөө нэг апдейт явахаар Тийм тий. шүү дээ. Тий яг хав тэгээд ер нь бол нөгөө би гэж бодож байгаа хэсэг чинь бол яг одоо нөгөө би биш байгаа гэдэг тухай л ер нь Экхарт Толле багш ярьдаг шүү дээ. Тэгээд яг энэ бол генийн төлхөөр 5 ортой хүмүүс дээр аягүй их одоо энэ яг орны одоо цаг гэж яг юу юм ингээд тэгээ яг энэ рүү ингээ орох юм бол энэ амар том сэдв болно. Тийм болохоор яг энэ үргээл хаяа ер нь бол зүгээр ганцхан зүйлийг базаад хэлэхэд одоо би өөрийгөө сайжруулна гэж байхгүй. Та бол хүн бол төгс байхгүй. Угаасаа төгс. Угаасаа ийм мөн чанар чинь бол төгс. А зүгээр мөн чанараа харж чадж байгаа, чадахгүй байгаа бага хувьтай харж байгаа л гэж байна. А тэрийг л бид нар сайжруулах гээд байгаа болохоос биш. Тэр дотоод одоо ертөнцөө бол сайжрах юм байхгүй. Тэр өөрөө төгс төгөлтөр. А тэрийг тэгж харж чадахгүй, өөрийгөө төгс төгөлтрөөр нь хүртэж чадахгүй байвал тэнд л бид нар ийм ажиллах орон зай байгаа юм байна л гэж. Ерөөсөө л ингээд товчхон болвол яг ийм л зүйл байгаа. Энийг л өөртөө ажиллах буюу өөрийгөө нээх, зорилгоо олох энэ төр гэдэг. Зорилгоо олцсон, гэртээ байгаа хүн чинь ингээл зорилгоо олохгүй л дахиад ингээд яваад тахгүй штэ. Өөр юм болно. Тэгэхээр тэнд ирчүүл тэндээс дахиад ингээд зөндөө одоо нөгөө ажил байна. Ааха. Юм харж байгаа дурангийнхаа лензийг сайхан харьцаач тий. Энийгээ сайхан харьцах юм бол нөгөө блюрдэж харагдаад байгаа, бүдэг харагдаад байгаа зүйл чинь айгуу сайхан ингээд тодроод тий. А тэгээд тод харна гэсэн та өөрөө ойлгоод ирнэ гэсэн үг шүү дээ. Эн чинь нэг ийм юм байгаа байна энд нь гэж тий. Тийм тэгээд би бас өнөөдрийнхөө подкастыг хэрвээ сонсож байгаа хүмүүс байх юм бол бас эргэн тойронд чинь тэгээ ялангуяа одоо нэг ажил дээр гараад тэгээ яг ажил дээр гараад ажиллаж явах ихний жилүүдэд те магадгүй дунд хугацаанд ч гэсэн ер нь бүхэл үед бас нэг хүнд нэг өөртөө эргэлзэх юм уу эсвэл нэг нэг төр ингээд нэг юм пауз аваад заас нөгөө мөн чанараа ингээд нэг тэр яриад байгаа те мөн чанараа нэг өөрөөсөө асуух эргэлхийлэх тийм үе гардаг. Хэрвээ тийм хүн эргэн тойронд ч байгаа юм уу эсвэл та магадгүй өөрөө тийм байвал тэгээд миний зүгээс ялангуяа жинкисийг одоо сонирхоод ороод өөрийнхөө профайлыг татаж аваад эхний удаад ингээ өөрийнхөө те эхний тэр гол 3 бас төлхөр байдаг тийм ээ. Тэр төлхөрөөдөөс ингээд хараад аваарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ подкастыг ялангуяа эхний дугаараа Сараатай хийж байгаа гол зорилго маань болохоор бас яг тэр байгаа. Эхний зорилго маань хин нэгэнд бас ингээд түрүүн битээр төөрөгдлийн талаараас нэг цохос дурдсан. Ийм төөрөгдлийн үн байгаа юм уу эсвэл төөрөгдлийн мэдрэмж байгаа. Гэхдээ нөгөө тулах цэгээ нөгөө нэг олж чадаагүй юм уу эсвэл тэмцчээд ингээ хайгаа явж байгаа хүмүүс байх юм бол жинкис дээр бас нэг юм тулах цэг хийгээд бас ингээд эргэн тойрноо болон өөрийгөө бас нэг мөн чанараа ингээ ойлгох гээд үзээрэй л гэж би бас хэлмээр байгаа. Тэгээ ийм хүмүүс болон тэгээ ийм уууд бол амьдрал зөндөө байдаг. Тэгэхээр энийг бас нөгөө тиймээс одоо нуухааргүй тийм үү. Одоо бас нэг үнэн байж магадгүй тий. Өөрөө өөртөө эргэлзэх юм уу эсвэл нэг юм эргэлзэх үе моментууд байдаг. Тэгэхээр энэ үедээ бас нэг тулах цэгээ болгоод аваад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээ ялангуяа би нөгөө яг тэр нөгөө арга тал дээр илүү ажиллаа явж байгаа буюу ажил хийгээ явж байгаа хүмүүс ах юм бол яг илүү энийг залууд мэрэгчлэнүү тий хүмүүс ах юм бол яагаад гэвэл бид нэр ажил хөдөлмөр эрхлээ явж байгаа үед бас нэг ийм одоо моментууд гарч ирдэг. Ялангуяа эмэгтэй хүмүүс нэг өөр хүүхдээ одоо өөр хүүхдтэй цаг зав зарцуулж чадахгүй байгаа юм биш үсттэй. Эсвэл нөгөө нийтийн жишгээр ингээ нийтийн зарим хүмүүсийн стандарт олгож тавиад байгаа юунд нь одоо нийцэхгүй тийм байгаад байгаа юм биш үсттэй. Өөрийгөө нөгөө голох мэдрэмж авах ч юм уу тийм үеуд бас гарч ирдэг. Тэгэхээр тэр үед бас манай эмэгтэйчүүд маань бас өөрсдийгөө бас нэг юм нийтийн тавиад байгаа тэр стандарт жишгтээ тулгаж харахаас өмнө өөр одоо энэ нөгөө мөн чанарын зүйл дээр нэг юм тулж агаад хараарай. Тэгэхгүй бид нар чинь нөгөө арга тал дээрээ ажиллаад ч явж байгаа. Тэгээ бас амьдраад ч явж байгаа. Тэнгүүд эргээл нөгөө нийтийн жишг рүү өөрийгөө аваачид үзүүлж ингээ харах явах юм бол өмнө нь хойлоод урьдсан нөгөө burn out буюу шантрах уууд ингээд бий болоод ирчдэг. Тэгээ тэрийгээ хэрэг бид нар бүр анзаарахгүй явах юм бол нөгөө диаметр нь томроод явах хас эрсэлээдэг тий. Тэгээд өмнө нь хойлоос ярьжсэн нэг гол одоо зүйлийг яриад бас өнөөдрийнхөө подкастыг өндөрлүүлэе гэж бодож байна. Нөгөө өөрөө өөрийгөө гэдэг талаар хойлоо тий. Нэг өмнө нь хойлоо нэг ярихтаа
Өөрөө өөрийгөө юу Товчхон өөрөө өөрийгөө хамгаалах гэд. хамгаалах аа. Мгм. Тий. Мгм. Аа. Өөрөө Энэ өөрийгөө нь болохоор яг хамгаалах гэдэг нь болохоор юу шүү нөгөө санаа нь тэрийн өмнө ярилцчихсан point нь болохоор ямарваа нэгэн осол ч юм уу те accident аа. incident болоход тий Мгм. эхлээд бид нар нөгөө нэг бусдыг аврах Аа бусдад тий. туслахаас өмнө өөрөө өөрийнхөө нөгөө багийг зүлгэхтэй эсвэл нөгөө хантаазаа ингээ өмсчөөд дараагийн Тий. үйлдэл хийх хэрэгтэй байдаг. А Аа. тэгээд энэ нийгэм чинь бас өөрөө юм энергийн солилцол бас явагдаад байгаа тий нийгмийн бүх харилцаанууд хүмүүс Мгм. хоорондоо энерги солилцож байгаа энэ бол аавт хийж байгаа. А энэ үед дандаа ингээл юу гэдэг бусдад туслах гадаас ингээд хамаг энерги ингээд цацаад бас байж болохгүй. А Мгм. эсвэл ямар ч одоо тийм за хамгаалалтгүйгээ хэлчихье те ингээд өөрийнхөө тусал одоо туслах сэтгэл дээрээ үндэслэх гэхдээ тусалж чадахгүй зүйл рүүгээ орж өөрийгөө бас нөгөө гинтэйгээд юм уу те ингээд бас яваад иж болохгүй. Тэгэхээр энийг энэ талаас Мгм. нь нөгөө өөрийгөө хамгаалдаг Ааха. юм ярьж байгаа тий. Тийм тий хоёлаа нэр яг ярьжсэн шүү дээ. Нөгөө нэг энэ яриа яагаад үүссэн бэ гэхээр нөгөө яг онгоцон цууг холгонд л тэгдэг шүү дээ. Ингээд нөгөө агарын бүхэг дотор нөгөө юунууд бүхэгийн ажилтнууд гарч ирээд яг онгоц галзтаас өмнө за ямар нэгэн одоо ослын үед яах вэ гэхээр хэрвээ та одоо хүүхэдтэй ч юм уу өөрөөс чинь гадна хүмүүс явж бол эхлээд өөрөө нөгөө нэг хүчил төрөгчийнхөө маска зүгээд тэгээд аврах хантаа зүүснийхаа дараа хажуугийнхаа хүнд туслаарэ гэж зааварчилгаа өгдөг те. Тэгээд маш олон сейфти дээр юу н тийм одоо гайдлан байдаг. Одоо таны аюулгүй байдал бол яг таны хариуцлага гэдэг те. Яг ингээд одоо баг миний бодлоор оюут толгой ч юм уу тэ энэ том том уурхайнууд ингээд энэ ажил мэргэжлийн талбар дээр байгаа хүмүүс бид нарыг баг биднээс илүү хамгаалдаг. Одоо би Мгм. айгүй бол өөрөө яг тийм компанитэй ч юм уу өөрөө уурхайд очиод ажиллах байсан бол тийм сейфти юм зүүхгүй дээ. Гэтэл би том компани дээр очиод ингээд том системтэй газар ингээд очихоор зэрэг та манай ингээд сайт дээр та одоо 20 км цагаас илүү хурдалж болохгүй. Одоо ингээд хамгаалтынхаа шилийг зүү тэр чинь хүнийг өөрөө өөрөөс нь л хамгаалж өгч байгаа байхгүй юу? Ер нь бол тий өөрөөс нь болон бусдаас тэгэхээр ийм юм ингээд үшээ бид нар ингээд нийгэмд хөгжлөөр ингээд ороод ирсэн ба шүү дээ. Одоо энэ өөрийгөө хамгаал тий хэрвээ одоо гэмтэхгүй байх юм бол тань санаа зовх юм байхгүй. Одоо тий ингээд survival руу н оруулахгүй гэдэг шүү дээ. Тэнгүүд бид нар одоо амьдрал дээр гэтэл яг өөрийнхөө амьдрал дээр нөгөө нохоо хамартаа тусгаар гэдэг шиг ус чинь нэмэр ус хүч энэ төр гэж ярьдаг шүү дээ. Энэ үгнүүд чинь нэг юм энгийн юм шиг хэрнээ цаана айгүй гүн утга агуулгатай юмнуудыг л биднэрт эмээ өвгөнөр маань хэлж өсгсөн байна. Ер нь бол яг өөртөө бол маш аюултай, маш эрсдэлтэй орчинд бид нар амьдардаг. Тэгээ маш аюултай эрсдэлтэй юм руу өөрсдөө өргөл барьц болоход хүчдэг. За энэ дээр ингээ ярихаар айгүй хүн сонсогдож байгаа ч гэсэн энэ бол нэгдүгээр харилцаанууд байна тий. Аюултай тусгүй харилцаанууд, тусгүй газар, тусгүй зүйлийг хэрэглэх, тусгүй компанид ажиллах, тусгүй хүмүүстэй хамт ажиллах тий. Ингээд ерөөсөө тусгүй. Тэгээ энэ нөхцөл байдал руу бид нар өөрсдөө оруулдаг. Тэгээ энэ нөхцөл байдал руу нэгэнт ороод тэр орчинд орчингуудаа яадаг вэ гэхээр ингээд түрүүн ингээд дуран гэж ярьсан нэг баг ч юм уу нэг ингээд төсөөлөх юм бол ингээд юм нүдний шил ингээд одоо хараа муутай хүмүүс бол мэдчихэж яг тохирсон шилээл зөөхгүй бол ингээд хартгүй те. Тэгээ маш тухгүй байдаг те ингээд хүн өөрөө нэг гэрхтэн дутуу юм шиг байдаг гэ манай найз ярьжсэн яг тийм. Тэгвэл бид нэр тухайн нөхцөлөд дасан зохицохын тулд хүлээн зөвшөөрөхийн тулд тэрний нэгэн хэсэг болохын тулд өөрийнхөө хэлбэр дүрс гадаад байдал хараага хүртэл нөгөө нэг ингэж нөгөө нүдний шилээ ингэж сольж байгаа юм шиг бүх юмаа ингэж солих болдог. Тэгээ маш олон ингээд ийм юм ингээд солиод эхлэнгөө сүултээ юу болж байгаа гэхээр зэрэг би хинбэгээ алдчихдаг. Нөгөө мөн чанараас алдчих. Дахиад нөгөө шинж чанар мөн чанар нөгөө арга бэлгийн яриануд болж байна тий. Тэр энэ өөрийгөө хамгаална гэдэг чинь бусад ертөнцөөс өөрийгөө тусгаарлахын нэр биш ээ. Та өнөөдөр яаж ч өөрчлөгдөж хөгжиж бусдад таалагдж сайн хүн болж муу хүн болж яаж ч амьдрч болно. Гэтэ хүний хизээж орж болохгүй зүйл гэж байд юм аа. Хизээч өөрчилж болохгүй, хинээ ч өмнө буулт хийж болохгүй, хинт ч найр тавьж болохгүй зүйл гэж байд юм а хүнд. Тэр бол таны мөн чанар ахгүй. Одоо тэрийгээ сүнс гэж ярьж байгаа, гол гэд голын хатгаас гэж ярьж байгаа, мөн чанар гэж ярьж байгаа, эсвэл би ийм л хүн гэж ярьж байгаа юу ч нэрлэх нь хамаагүй. Хизээч хувирдгүү, хизээч өөрчлөгддгүү, хэний ч гар хүрдгүү зүйл гэж тийм хэсэг таны дотор байд юм а. Тэртэйгэл холбогдорой. Тэрлүү тэрийг одоо өөр юмар юугаарч орлуулж болохгүй гэдг нь л чухал. Энэ л өөрийгөө хамгаалах. Энэ л өөрийгөө хамгаалах. А бусдаараа нь бууц хөшүүр бай, тэ. гэж ярьдаг штеп. Бусдаараа бууц хөшүүрэй, тэ. Тэгэхээр өөрөөтөө тавгүй байгаа, өөртөө ийм байгаа орчинд бид нар яадаг вэ гэхээр өө яна энэ хүн тавгүй байна
Гингүүтээ нөгөө хүнээ тухтай мэдрэмжтэй болгохын тулд шууд ингээ өөрийгөө өөрчилчихдэг үстэй. Ер нь ингээл хүн болгонд хийдэг үстэй. Ингээд гэтэл танд яг ямар мэдрэмж төрүүлдэг наа гэдэг асуултаа эхлээ өөрөөс асуу. Би энд байхыг хүсэж байна уу? Хэрвээ би хүсэхгүй бол эхлээ би явчих. Магадгүй та асуудал нь байж магадгүй ажил дээрээ амьдрал дээрээ тий. Гэтэл бид нар яадаг вэ гэхээр хүүхдээ нөхрөө найзаа хамтран ажиллагчаа ажилтнаа даргаа захирлаа бусдыг тухтай байлгах гэж. Сошиал дээр хүртэл өөрийнхөө нэг 500 фейсбુકийнхаа найзыг тухтай байлгах гэж. Тэ? Эсвэл бүр хаа байсан танихгүй хүнийг тэ сэтгэл санаанд нь яаж байгаа бол гэх гэж одоо бид нар ингээд энэ энерги зарцуулаад байна. Энэ өөрөө үнэтэй, энэ өөрөө хязгаартай. Яг энэ цаг мөч хизэж олдохгүй учраас тэр болгоныг нь андигнж одоо хамгаалах тухай шүү гэдэг. Тийм л санаа юм да. Дахиад айгуу тэл. Тэг би бол яг энэ хамгаалахыг бол тэгж л ойлгож байна. Тэгэхээр энэ бол хамгийн зөв зүйл. Тэгээд энэ дээрээ л зогсож явахад тэгээд бусад юм нь тэгээд аяндаа болно. Тий. Энэ дээр бас нэг ийм нюанс байгаа тий. Яг бид нар нөгөө өөрийгөө хамгаална. Гэхдээ яг өөрт чинь одоо тийм ямар нэгэн одоо гэмтэл ч юм уу тий түгшил ингээд учруулахгүй байгаад мэдээж бас нөгөө хүмүүсээс гой таатай байлгаа тий ингээд байх нь бол тэр бол окей. Энэ царай битүүрийн яриад байгаа зүйл болохоор нөгөө тэр бусад хүмүүсийг огт тоохгүйгээр зөвхөн өөрийгөө бод гэсэн тийм нөгөө дан амигч ч юм уу тийм одоо юу гэмиг бол яриаггүй өөрөө зөвхөн өөрийгөө бодох биш. Эсрэгээр нөгөө өөрийнхөө яг сарай түрэн гоё хэлээ. Нөгөө гол мөн чанар байгаа ш нөгөө бас зарим тохиолдолд зарим хүмүүс бас үнэт зүйлс гэж яриад байгаа те үнэт зүйлээ чи хүндсэн те үнэт зүйлээ хөндөөлөхгүй те гол мөн чанар яг тэрийг ингээд өөрөө таниад тэрийг ингээд өөрөө сайн ингээд за дахиад хамгаалаад гэдэг үг хэлчихэ те ингээд хамгаалахгүй бол тэр нөгөө гол үнэт зүйл өөрийн чинь гол нэг онцлог мөн чанар ааш бас онцлог гэдэг хэлээ те тэрлүү чи хэрэв хүндөөд хатгаа тэрий чи ингээд одоо юу гэдгийг тоншоод гэх юм уу те ингээд химтлээд мөрөөд эхлэхээр та өөрөө нөгөө та өөрөө нөгөө өөрийнхөө мөн чанараа байж чадхаа байгаад нэг бол нөгөө шин чанаруудаар дамжуулаад нөгөө нийтийн үлээлтэнд тааруулаад ч юм уу ингээд хувьсаж өөрчлөгдөө ингээд явах хэрэгцээтэй болдог. Тэнгүү тэр үед бас өөрийгөө нөгөө гээх алдах гэл ингээд ярьдаг те. Эсвэл улам одоо юу гэдгийг нөгөө агших гэх те ингээд тэгээ жинхэнэ нөгөө burn out ч магадгүй тэндээс эхэлж магадгүй. Тэгэхээр сараагаас энэ асуултыг асууж байгаа маань хэрвээ нөгөө битүүрийн бас подкаст дээр хэд хэд гараад байна. Хэрвээ нэг тийм одоо үеуд дээр яваад байгаа хүмүүс байх юм бол тэр одоо таас нөгөө мөн чанараа үнэт зүйлсээ бас эргээд нэг харах бас юу чинь цагтан байсан гэж магадгүй шүү. Тэгээд таас өөрөө тэрийг ингээд өөрийнхөө хэмжээнд хамгаалж чадж гэнэ үгүй юу гэдгээс нэг анзаараад үзээрэй гэд тэ. Тэгээд тэр мөн чанар яг юу вэ? Тэр одоо алт эрдэнэс тухай ярьж байгаа хгүй. Бид нар бүгд алт эрдэнэсээ чийдэг хүсдэг штэ амьдралдаа. Тэгж хэлж чадахгүй л байгаа болохоос алхимч гэдэг номыг уншсан бол нөгөө хайсан эрдэнэ яг өөрийнх нь доор байсан байдаг штэ тий. Директор хайж байгаа эрдэнэ тэр гайхамшиг чинь яг бидний дотор байгаа. Тэрийгээ яг юу хамгаалах гээд байгаагаа олж мэдхийн тулд л одоо энэ генийн түлхүүрч гэдэг юм уу? Энэ одоо багш нарч байдаг юм уу? Энэ юмнуудынх нь яг юу хамгаалах гээд байгаагаа мэдгүй бол хүн ингээд тоншиж явахад ч мэдгүй штэ. Ийм дүлий одоо нөгөө мэлэн хойлог гэдэг шиг ийм л байна штэ. Тэгэхээр эхлээд энийгээ олж мэдээд энийг би хамгаалах юм байна гэд яагаад хамгаалах гээд байгаа вэ гэвэл та бол одоо нэг усны их ундраг одоо булаг байхгүй юу? Бид нар өөрийн булаг шандахгүй тийм ариун чанартай. Эндээс энэ өөрөө их нь өөрөө цэвэр тунгалаг бэжиж нөгөө их нь булангартай бол адг нь булангартай гэж ярьдаг штеп. Тэр энэ өөрөө цэвэр бэжиж эндээс ундарч гарах нөгөө өөр хүүхэд найз нөхөд нөгөө нийгэм нөгөө ажилтан нөгөө компанид очих зүйл чинь цэвэр ариунаараа очих юм аа. Гэтэл тэр хүмүүст ямар мэдрэмж төрөхийг бодох юм бол та адаг дээр байгаа булангартай ажиллах юм бол энэ бол хинт ч хэрэггүй зүгээр л юм энерги зарсан мэдээж магадгүй тухайн моментод тухайн нэг хүнд хэрэгтэй. Гэхдээ таны өөрийн их та өөрийн дотоод зүрх сэтгэл чинь цэвэр ариунаараа байж их юм бол та тэрэн санаа зовох шаардлага болж байна. Бусад хүмүүс яг адилхан тэр зүйл дээрээ санаа зовоод ингээл энэ хорвоо ертөнцийн чинь илүү гээлэг, илүү сайхан, илүү аз жаргалтай юм газар болно л гэж одоо итгэдэж штэ. Яа баярлалаа. Тэгээ яг энэ үнэт зүйлийн талаарх яриа ганцхан нөгөө ийм одоо сүнслэг байдал дээр ч биш нөгөө олон салбарын ингээл янз янзын сургаалт тэгэл янз янзын өндөр аюух давтагдаж гарч ийн л да. Тэгэл миний одоо жишээ нь ингээ хичээлүүд дээр ч гэсэн бас хамгийн их яригддаг зүйлс нэг нь ахгүй юу. Үнэт зүйлс нь л. Таны үнэт зүйлс юу вэ?
За үнэт зүйлсүүдээ одоо 1 2 3-аар нь ирэмблээрэ гэж. Яагаад энэ бүлд орж ирчихээ гэж. Тэгвэл би нэг 3 жилийн өмнө лөө 3 жилөө лөө за одоо бараг 4 жилийн өмнө нэг онлайнаас нэг сургалтанд хамрагдаад нэг шорт курс хамрагдаад тэгээ тэн дээрээс бид нэр үнэт зүйлсүүдгээл бас ингээл үнэт зүйлсээ тодорхойлоод ирэмбэлжсэн байхгүй. Тийм нөгөө Тэгсэн байгууллагын соёл дараа тодорхойлоход игдэг штэ. Байгууллагын соёл моёлоо тодорхойлоход үнэцүүлээс тэр болохоор гэхдээ арай өөр сургалтын дээр Ааха. хэлээд нэг бас манлайлалтай холбоотой нэг сургалт. За. Тэгсэн дараа нь болохоор сая энэ дээрээ нөгөө хичээл ингээл класс хичээлүүдээр бас их тэгж байгаа байхгүй. Тэгэнгүүт тухайд уулын ингээ үнэт зүйлсээ тодорхойлоод ирэмбэлсэн байсан. Тэнгүүд эргээд яг ингээд ажиллаж явах үед те тэгээ одоо ингээ оюутан болоод ингээд яасан чинь үнэт зүйлд бас өөрчлөлт орсон мөлий. Нэгт хоёрт болохоор одоо ингээ хичээл болгон дээр баг ингээ давтаа тэгээ онгос сүлдээ нөгөө жоохон одоо яаж байгаа чинь нөгөө нэг арай илүү зөвшрөөд ирж байгаа юм уу те. Нөгөөдөлөө бас ингээ ирэмшилтэй өөрийнхөө нөгөө нэг дэлгэрүүл яг ирэмбэлж байгаа нь бол нэг хэрэг. Яагаад та энийг нэгт яагаад энэ хоёрт яагаад 3 гэдгийг тэр нюанс нь айгүй чухал байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ дээр бас нэг тийм нюанс заагаад байдаг шүү гэдгийг дурдаад ер нь өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе гэж бодож байна. Тэгээд сараагаас дөндөөх яриулчлаа. Тэгээ олон янзын асуулт бас энэ тэндээс нь асуугаа жоохон яачлаа. Өөрийнх нь бас бодож исэн зүйлсийг энэ бас яриулж амжаагүй ч магадгүй. Тэгэхээр нэмж сараагийн маань зүгээс бас хуваалцах зүйл байвал хуваалцаач. Мөн надаас бас асуух ч юм уу те бас ингээд сонирхоод тодруулмаар зүйл байвал бас асууж болно шүү гэж хэлмээр байна. Тэгээд тийм би гайгүй байна уу? Би ер нь их тийм яг л одоо моментондоо байгаа л тэгэл мэдэрсэн одоо мэдрэмжээрээ л ер нь оролцъё гэж бодсон. Тэгэл яг тэрүүгээрээ л байчлаа. Тэгээд сайхан чөлөөтэй ингээд ярилцахаар гоё л байна. Тэгээд зүгээр хамгийн сүүлд нэмж хэлэхэд яг жагаа ихтер яг энэ дээр ингээд өмнө нь ярилцаа яагаад энэ подкастыг яг хийж байгаа юм бэ гэд яг асууж байсан. Тэгээд асуугаад бол ингээд яг адилхан ингээд туулсан асуудал дотор яг одоо байгаа те яг одоо ингээд ажил төрөлтэй ингээ юмны тэнцвэр ялангуяа эмэгтэй манлайлагч нарт ингээ зориулж би энэ подкастаа ингээ гаргаж байгаа гэд ярьжсэн те. Тэгсэн. Тэгээд яг тэрийг яг бодцоод ер нь би яг тэрийг яг бодцоод яг ийм хүмүүст чинь яг энэ утга учир энэ мэдрэмж энэ үнц нь яг ийм л зүйлс хэрэгтэй байдаг да гэж тухайн үед зүгээр яг бодож ирсэн. Тэгээ өнөөдөр л яг тэр тухай л ярьлаа. Тэгээд цаашдаа бас ингээд айгүй олон гоё хүмүүс оролцоод тэгээд өшөө гоё хэрэгтэй мэдээллүүд бас хүргэх баха гэж одоо найдаж байна. Амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд сарада дахин маш баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд мэдээж эхний дугаар болохоор миний хувьд бас туршлага бага байлаа. Гэхдээ энэ маань яг эсрэгээрээ давуу тал нь ямар нэгэн битүүрийн ингээ өнөөдрийн ярианд юм одоо өөрчлөлт бэлдсэн ч юм уу те нэг юмд тааруулах гэж бид өөрөө ярьсангүй яг нэг өөрсдийнхөө мэдрэмжээрээ гэхдээ бас өөрсдийнхөө илүү туршлага дээр үндэслээд ингээд бид өөр өнөөдрийнхөө яриаг хуваалцлаад тэгээ өнөөдрийн яриа маань нэг ч гэсэн одоо хүнд тэр дундаа залуу эмэгтэйчүүдэд те эмэгтэйчүүдэд бас санаа авахгүй зэрэг болохгүй бас тийм зүйлс байсан байвал одоо гол зорилго маань тэнд байгаа. Тэгээд олон сайхан хүмүүст те өөрийнхөө энэ одоо олж мэдээж авсан зүйлийг харамгүй одоо ном орчуулж гаргана гэдэг бол өөрөө маш их төвчээр гарцаад энэс зүгээр нэг хичээлийн даасгыг сопидигэд ямар их бас нөгөө нэг юу шаарддаг лээ те биднээс төвчээр те шаарддаг. Бүтэн тэр номыг ялангуяа өөр хэл дээр байгаа номыг монгол хэл рүүгээ буулгаад те ингээ хөргөн гэдэг бол маш их тийм төвчээр бас зорилт байсан байх гэж бодож байгаа. Тэгээд тийм том бас сайхан үйлийг хийсэнд нь баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаарыг маань сонссон хүмүүс бас номыг нь хэрэг сонирхоод авъя гэвэл одоо номонд байгаа юу? Би бас сонссон нөгөө цөөн тоогоор хэвлсэн гэж тэгжсэн байгаа болов. Гэхдээ номын төрөө дээр бодлого байгаа болов гэж ойлгосон. Номыг наавыг бол яаж авах вэ? Хоёрт нь яг эхний ингээд түлхүүрээ уншихад асуумаар ярилцсамаар тийм одоо сэтэл маш их төрдөйм байлээ. Үеийн түлхүүрээ яг таарад байна гэдгийг бол мэдээд байгаа юм тий. Гэхдээ ингээд дэлгэрүүлээд ярилцсамаар ингээд тий магадгүй коуч гэж хэлчихэ тий. Коучинг аваад ингээд тэрийгээ илүү дэлгэрүүлэх юм. Тэрийг тгийг гэвэл цагаагийн маань одоо ажлын цаг зав боломжинд хэр байгаа вэ? Тэр хоёр дээр товчхон бас юу гэж хариулт өгөөч. Тэгээд хэрвээ яг сонирхолтой санагдаад энэ яг юу юм бэ гэх юм бол Gene Keys Mongolia эсвэл генийн түлхүүр Монгол гэд Facebook дээр хайх юм бол гараад ирнэ.
YouTube дээр бас яг энэ генийн түлхүүр гэж одоо яг юу вэ гэдэг дээр бас яг генийн түлхүүр Jenkins Mongolia гэд хайх юм бол юу байгаа. Яг 3 юм үндсэн бичлэг байгаа. Тэн дээр ингээд ер нь үнэгүй хичээлүүд тахгүй. Тэр хичээлүүдтэй танилцаад яхан бол нэлээд хөөрхөн ойлголттой болно. Тэгэхээр эхний ээлжинд энэ миний зүйл мөн үү биш үү гэдгээ одоо тэр бичлэгээр олж мэдчихээд за тэгээд ном бол аваад би өөртөө ажиллах юм байна гэх юм бол пэйжээр холбогдоод ханаас ч ном авах ажил. Одоо нэг цөөн тооны ном байгаа. Тэгээд энэ сартаа багтаагаад эсвэл 4 сар багтаагаад дахиад хэвлэл хийлгэн. Тэгээд оны сүүлээр гэхэд бас дэлгүүрүүдэд ерөнхийдөө бусад одоо гарын авлага номнуудтайгаа байлгах юм. Яг ингээд хүнтэй ярилцахад одоо ингээд хэрэг байна гэд яг ингээд ядаж анх хэлж яхад бас яг тэгдэг байхгүй ингээд хуваалцмаар өөр нэг ярьсан хүн байна уу гэл ингээд хайгаал би бас яг хайж исэн. Тэр мэдрэмж бол замсных зүгээр хав эхний ээлжинд хэрвээ сонирхох юм бол 4 сарын 1-нд яг генийн түлхүүр идэвхжлийн ирэмбээр би сургалт эхлүүлэх гэж байгаа. Тэгэхээр тэр пэйжээр ороод тэрний мэдээллийг аваад бас энэ нэм гарагт бас арга хэмжээж байгаа. Гэхдээ тэрийг бол дараа нь бусад суугаар явуучих. Тэгэхээр 4 сарын 1-ний тэр сургалтад бол ороод ирж болноо. Яг ганцаарчсан уулзалт аваад ингээд явах нь бол хурдан үр дүнгөө өгдөг. Гэхдээ хамгийн сайн хүртэж коуч бол та өөрөө. Тэгэхээр эсвэл тэр хамгийн сайн хүртэж коучтэй л одоо итгэх хэрэгтэй. Тэр бол өөрөө шүү хүн ер нь тхийн. Тэгэхээр яг бусад хүмүүстэй бол яг ярилцаж тэр дотоод зүйлээ гаргах гэж одоо тэр сургалт ярилцлагын орчныг л одоо үүсгэж өгөх гэж байгаа маань. Тийм зүйл зарын чанартай юм авчи. Нэг баярлалаа. Одоо ингээд хэлчихэж байгаа учраас ихээс өөр арга болчлаа. За ашиг дэ хийлгээд авах нь. Тий. Баярлалаа. Сарагийн маань бас нэг зан чанар надад таалагдтыг. Нөгөө бид чинь яг ингээд эхлээд уншихлаар айгүй яарад ингээд жоохон хурдлах гад байдаг шүү дээ. Өнгөд үгүй тэгэхээр яг өөрөө яг сонирхож байна уу? Үнэхээр яг өөрт чинь тий ингээд нийцэж байна уу? Нэгээр трийгээ ингээд яг өөрөө өөртөө айгүй сайн яриарай. Тэгээ ингээд илрүүлээд ингээд судлаад яваарай. Хоёрт нь нөгөө тунгаан сайн бодоод сараа хит яарад хэрэггүй шүү. Надад тэр их таалагдав. Яагаад гэвэл ихэнх юм чи яг одоо айл болох хурдан ингээ гэх юм сараалаа. За бэж. Бэж ингээ. Багаар step by step тий. Тэр ч гэсэн хууд юм шиг байна. Бас яарч нөгөө нэг бид чинь бас нэг мэдээлэлд айгу тийм ингээд нөгөө бас юу байгаад тах шиг байна тий нөгөө хангар байгаад тах шиг байна тий ингээд үгүй өөрийнхөө талаар мэдээ гэхээр ингээд хүмүүс айгуух ингээд сонирхол нь төрдөг тий айгуух төрөөл хурдлах гад байдаг тий тэгэхээр Jenkins дээр бас нэг тийм байдаг шүү яг ингээд нөгөө тий цагна гэдэг болохоор багаар тий за баярлалаа сайхан боллоо баярлалаа тэгээд өнөөдрийнхөө дугаарыг тэгээд энэ хүрээд өндөрлөө. Тэгээд дараагийн манай дугаараар эргээд уулзцаа. Тэр хүртэл бүгдээрээ төр баяртай. За баяртай амжилт хүсье. Баярлалаа.